Энэ оны хамгийн сүүлийн бичлэг байлаа. Тэгээ та бүхэн надтай байсан маш их баяртай байна. Энэ онд би бараг 100-аас илүү их бичлэг хийсэн байдаг. Тэгээ ихэнх зарим бичлэгүүд нь 2000 лайк авдаг, заримуд нь 3000, 4000, макс нь 5000 лайк авч исэн. Тэгээд энэ үе болгоно надтай хамт байсан бүх зүйл би талархаж байна. Тэгээд миний бичлэгүүдийг үздэг түнхээр баярлалаа. Тэгээ та бүхэндээ зориулаад энэ оны хамгийн сүүлийн бичлэгээр нэг аним яриад өгөх шийдлээ. Тэгээд анима үзэж сонирхоод тэгээд цааш та миний чаналыг дэмжээрэй. Та бүхэндээ би үргэлж хамт байдаг шүү. Маш их баярлалаа. Миний үзэгчид, миний фэнүүд. Метабиус дэмжлэг. Are you ready? За өнөөдөр та бүхэндээ би Caption Hero гэдэг анимыг ярьж өгөх шийдлээ. Шууд аним руугаа орцгоё. Дээд ертөнцид болон бурхан охин тэнгэрүүд цугларчээ. Тэд шин төвшин дэвших даалгаврыг өгөх ёслол хийж байсан юм. Энэ харин нэг даалгавар хийх азтай бурхан нь эдгэх чадвартай охин тэнгэр Риста болжээ. Бусад бурхад баярлан дэмжиж байхад Риста инээмсэглээд би чадлаараа хичээнэ гэж хэлсэн юм. Гэхдээ ёслол дуусмагт тэр гэр рүүгээ маш хурдан гүйж очиод хаалганд наалцав. Тэр айд сандарсан байлаа. Ийм хэцүү даалгаврыг өөрт нь өгнө гэж тэр бодсонгүй. Энэ газар бол дээд ертөнцийн Риста энэ төрөө 100 гаруй жил болсон. Түүний ажил нь аюулд орсон ертөнцийг аврахын тулд баатруудын дуудаж туслахуудыг явуулдаг байв. Тэр өмнө нь ийм ажлыг 5 удаа хийсэн юм. Харин зарим бурхан 10-аас ч олон бүр 100 ертөнцийг аварсан байдаг. Эс ранкийн даалгавар бол маш аимшигтай, аврахад хэцүү ертөнц гэж сонсож байснаас өөрөөр үтэж туулж байгаагүй юм. Тийм болохоор би яаж энэ бүхнийг хийх юм бэ гэж гуйниглана. Риста тайвширч ширээн дээрээ сун Аврах баатар сонгохоор шийдэв. Японд байгаа нэг хүүг сонгол ойлголцоход амар байх гэж бодлоо. Тэр олон материал харсан ч тохирох хүн олдохгүй байв. Уурлан ширээгээ хүртэл түлхэж унгаасан юмсанжээ. Тэгтэл нэг мэдээллийн хуудас нь түүний нүүрэн дээр унав. Тэр нь Сея нэртэй хүүгийн тухай байлаа. Тэр одоо бол ердөө 1-р төвшингийн болох чадвартай үзүүлэлт маш өндөр байв. Риста их гайхаж баярлав. Тэр бол 100 саяд ганц дохиох баатар байв гэж бодсон юм. Тэгээд тэр Сеяг дуудах ёслол хийлээ. Гэрэл анивчхад Сея түүний өмнө гарч ирэв. Тэр маш царайлаг хар үстэй өндөр байсан тул Ристагийн зүрх хурдан зохилж эхлэв. Гэхдээ бурхан хүн хоёрох бие биендээ дурлах ёсгүй тул тэр өөрийгөө биеийг барив. Риста түнд яагаад дуудсныг нь тайлбарлав. Харин Сея эхлээд түүнийг солиотой эмэгтэй гэж бодсон бөгөөд чи бурхан юм бол өөрөө аварчиж болдгүй юм уу гэж асуулаа. Риста хүн төрлөختөнд зориулж бүтээсэн ертөнцийг зөвхөн хүмүүс өөрсдөө авардаг юм гэж тайлбарлав. Тэгээд Сея баг зэрэг ойлгож толгой дохив. Сея өөрийн чадруудыг мэдхийг хүссэн тулд Риста түнд статус цонхороо яаж харахыг заав. Тэгээд хараад их гайхлаа. Сеягийн чадвар жирийн баатараас хавьгийн өндөр байлаа. Тиймээс Риста энэ ертөнцийг аврахын цорын ганц хүн бол Сея гэж бодов. Риста портал нээж надтай хамт явъя гэж хэлтэл Сея шууд л явахгүй гэж татгалзнаа. Аюултай ертөнц рүү зэвсэг бэлтгэлгүй орно гэж үгүй дээ гэж Сея шууд хэлв. Риста түүнийг ятгах чиний чадвар жирийн баатараас хамаагүй өндөр. Би хамт байх болохоор чи өөхөхгүй гэж тайлбар. Гэтэл Сея Ристагийн мөрнөөс нь дарж хананд тулгаад чи зүгээр туслах хүн. Харин бүх аюултай зүйлийг би хийж таарна. Тэгэхээр би эхлээд сайн бэлдэх ёстой гэж хэлв. Тэгээд тэр цамцаа тайлж газар хэвтээ түлхэх дасгал хийв. Риста алмааран харав. Риста түүний намтрыг саналаа. Сея маш болгоомжтой зантай нэгэн байжээ. Эмгэгтэй ч гэж бичсэн байв. Риста гомдлохоор Тэнгэрийн бурхан Ария дээр очив. Ария болгоомжтой байх нь зөв гэж үзв. Учир нь тэдний аврах ертөнц Эс ранкийн маш аюултай байлаа. Тиймээс сайн бэлтгэл хэрэгтэй гэж зөвлөсөн. Мөн Риста Сеяг бэлтгэл хийж байгаа болохоор хоол амрах газар зэрэг хэрэгтэй зүйлсийг нь хангаж өгөх гэж тушаав. Риста санснаа ойлгож Сея өөрөө өрөөдлөн хоол хүнс аваад явдлаа. Японы хоолн дуртай байх гэж бодон будаатай бөмбөг онигрыг хийж өгчээ. Гэвч Сея хоол идэхээс татгалзав. Танихгүй хүнээс хоол идэхгүй гэж хэлдэг. Риста уурлан би чамайг яах хордоох юм бэ гэж хэлсэн Сея итгэсэнгүй. Эхлээд Ристагаар идүүлж хоргыг нь батлуулахыг хүсв. Сея хооллож байх орон Риста түүнд ор угаалгын өрөө усанд орох газар бий болгож өглөө. Дараа нь хонх өгөөд би чамд бэлтгэх хугацаа өгнө. Өдөрт 3 удаа хоол авчир хаалганы өмнө тавина. Чамд огт саад хийхгүй. Бэлэн болмогт энэ хонхны дуугаар гэж хэлв.
Риста ихтэй 3 хоног бэлтгэл хийн биз гэж ботсон ч 4 дахь өдөр дуугараагүй юу ч чимээгүй л байлаа. Тэр Сия өвчгсөн байх вэ гэж их санаа зовсон ч хоол нь алга босныг хараад зүгээр байна гэдгийг ойлгоно. Дахин 7 хоног хүлээлээ. Риста бүр уйдаж залхаж байтал хонх эцэстэн дуугарлаа. Сия түнд өөрийн статусыг үзүүлээ. Риста нүдэндээ ч итгэсэнгүй. Зөвхөн дасгал хийсээр Сигийн маш өндөр түвшинд дэшилж тусгай чадвар хүртэл авсан байлаа. Сия анх дээд түвшинд хүрээд дараа нь явах төлөвлөгөөтэй байсан ч Риста өрөвдөж яг одоо аялалаа эхлэх болов. Риста порт нэгээ Сияг дагуулan орлоо. Тэнд ногоон тал очив. Риста холын нэг хотын зааж энэ хотын нэр нь Адоно, энд чамд хэрэгтэй зэвсэг хэрэглэлээ аавна гэв. Хотын дундуур алхаж яваа нэгэн хөгшин хүн мэдээллээ. Риста инээмсэглэн хариулв. Харин Сия энэ хүн үнэхээр энгийн хүн нүү эсвэл мангасаар дөрөн хувирсан юм болов уу гэж болгоомжлон асуув. Удалгийн нэг жаахан охин ирж мэдээллээ. Түүний нэр Нэ хах байв. Тэр Ристаг зэвсгийн дэлгүүрийг зааж өглөө. Дэлгүүрд орохын өмнө Риста Сиягийн мөнгө дүүрэн уут өгч энэ бол чамд өгсөн бэлэг чи бүрэн хэрэглэлтэй болтлоо аав гэж хэлв. Дотор ормогц Сия 3 хуйг шууд тэрч аваад Риста цочоо түргэн булаан авчээ. Риста түүний гардах мөнгийн утыг нь авч ямар олон хуйг хэрэгтэй юм бэ? Нэг л багц байхад болно гэд өөрөө тохирох хуйгийг сонгож өглөө. Хуйг авсны дараа Сия мөнгөө буцааж аваад Ердийн барааны дэлгүүр рүү гүйж орлоо. Тэр утааны бөмбөг, эмийн ургамал бүгдийг нь шахуу авч байв. Сия ямар мангас таарахыг нь бид мэдэхгүй, тиймээс маш сайн бэлдэх хэрэгтэй гэж тайлбарлав. Риста уурлан би чиний замч шүү дээ. Энэ газар аюулгүй мангас байхгүй гэж саяхан хэлсэн. Тийм болохоор ингэж хит болгоомжлох хэрэггүй гэв. Жаахан охин Нихач бас оролцсон. Энд зөвхөн слайм амьдардаг шүү дээ гэж хэлв. Сия мангаснаас айж байгаа мэт харагдсан тулд ах дүү нэг жижиг сахиус өгч айх хэрэггүй гэж зориулжулва. Ингээд тэд бүх хэрэгслээ бэлдэн дуусаад мангас анагнахаар ногоон тал руу гарлаа. Гэхдээ Сия өөрөө аюул руу явж ормооргүй байв. Тэр үед нэг слайм гарч ирлээ. Сия шууд нуугдан слаймыг удаан ажиглан юу хийдгийг нь харж эхлэв. Риста гайхаж ийм слайм хүүхэд дийлэн шүү дээ гэж хэлв. Гэтэл тэр даруй Сия сэлмээ суглан маш хүчтэй зөглөө. Слайм дэлбэрэх шахав. Гэвч Сия зогссонгүй. Дахин амьд байж магадгүй гэж дахин олон удаа дайрав. Эцэст нь зогслоо. Риста түүнийг харж одоо бол өөртөө итгэлтэй босноо тэгвэл дараагийн хот руу явъя гэж хэлэхэд зэрэгцээ гинт маш хүчтэй муу энерги ойртож байгааг мэдрэв. Том ивэртээ сүрдмээр бүсгүй гарч ирээд өөрийгөө Мэн Чан гэж танилцуулв. Тэр бол Чөтгөрийн хааны зэргийн 4 дахь их газрын нэг гин. Тэр шинэ баатрыг устгахаар иржээ. Минча бүхнийг мэддэж байсан бай. Баатар дуудагдсан дохиог харамгацаа энэ аюул багтай газар ирэхийг нь зүгээр л хүлээсэн аж. Риста түүний байдал төвшин харуул левел 66 байлаа. Маш аюултай. Тэд зугдах ёстой байв. Риста анхааруулахын өмнө Сия аль хэдийнэ гүйчихсэн байдаг. Риста баатар бүсгүйгээс төрүүлж зугтчихдаг юм байна гэж дотроо бодоод араас нь гээв. Гэтэл Сия гинэд зогсон утааны бөмбөг олонтой шидэн Ристаг тэрч хажуу тийш нь харайн үсэрлээ. Тэр ингэснээр Мичаныгийн дайралтаас арайхийн мултарсан юм. Тэд гүйсээр байлаа. Сия бид ухрах хэрэгтэй гэж хэлэхэд Риста ойлгож дээд ертөнцлүүгээ буцах портал нээлээ. Мича тэднийг яг араас нь тулж ирэх мөчид Сия үүрэг хүчээрээ түүний царай руу шидээд дараа нь гал дуудах чадвараа ашиглан шатааж орхив. Жинхэнэ гэмтэл учруулж чадахгүй ч зугдах завшаан болгож байлаа. Сия Ристаг тэрсээр порталоор орж чадлаа. Мича инээгээд зүгээр дээ дахиад уулзна хэмээн хэлв. Өрөөндөө буцаж ирмэгцээ Сия Ристад гадаа гараад би дахин бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Хонх дугарах хүртэл би гарч ирэхгүй гэж хэлв. Риста одоо зүгээр түлээхээс өөр аргагүй болов. Өөрийнхөө өрөөнд сууж төвчээргүй хүлээж байлаа. Ийм байдлаар зүгээр суухын оронд зүгээр суух нь тэрэнд уйдгартай болсон тул тэр Godдесийн өрөөнд очиж болор бөмбөгийн зээлхээр шийдэв. Риста эчидийн тарин уншиж өөр ертөнцид харах гэж оролдов. Тэгтэл гинэд дэлгэцэнд машинагийн гүүр маш ойрхон харагдан. Риста маш их зочив. Машина Ристаг бурхтын ертөнцөөс энэ ертөнцийг харж байгааг сайн мэдэж байсан тул тэднийг дуудах арга бэлдсэн байлаа. Машина газар хэвтэж байсныг эрийг өшөглөж одооноос эхлэн 10 минут дотор нэг тосгоны хүн алах болно. Тосгоны бүх хүмүүсийг алуулахыг хүсэхгүй бол хурдан ир гэж ууртай хэлв. Риста сандран Сияд гүйж тосгонд аюулд орсныг хэлж даруй очиж аврахыг гуйлаа. Гэхдээ Сия бэлэн биш байна гэж татгалзав. Риста түүний зэмлэн жинхэнэ баатар аюулд байгаа хүмүүсийг шууд авардаг шүү дээ гэж хэлв. Удалгүй 10 минут өнгөрөв. Машина болон
болор бөмбөгийг дахин ярьжлах хүн нь Нинахын аав гэж зарлав. Риста бүр ихч сандарч Сияг ятгахсаар байлаа. Харин Сия түүнийг тоолгүй дасгалаа өргөжлүүлв. Риста уурлан өөрөө ганцаараа хаалга нэгээд очих гэж байтал Сия түүнд саад хийв. Риста өмнө тайлбарсанчлан бурханлаг ертөнц ба нөгөө ертөнцид цаг өөрөөр урсдаг тул тэдэнд хүмүүсийг аврах цаг хангалттай байлаа. Сандарч яарах хэрэггүй. Гэхдээ дараагийн сонгогдсон хүн аль хэдийн Нинахын аав байсан болохоор Риста түүнийг яаж зүгээр хараа сууж болох вэ гэж бодлоо. Сия юу ч хэлгүй дасгалаа өргөжлүүлв. Риста гуйж уйж эхэллээ. Тэр Сияг дуудсан ч алдаа байж магадгүй гэж бодож эхэллээ. Тэр үнэхээр аимхай баатар мэт санагдав. Яг явах гэж байтал Сия эцэст нь ярьж эхлэв. Тэр яагаад ингэж байгаа шалтгаанаа тайлбарлав. Хэвээ тэр одоо өгчвөл энэ хот дараа нь бүх дэлхий сүрнэ. Тиймээс ямар ч тулдаанд ялахын тулд сайтар бэлтэх хэрэгтэй гэж хэлжээ. Риста эргэж харвал Сия аль хэдийн хуйг дуулгаа өмсчихсөн байлаа. Тэр бэлтгэлээ дуусгасан байв. Риста нүдээ ашиглан түүн рүү харж шалгахад үнэхээр тийм байлаа. Зөвхөн 2 хоногт Сиягийн түвшин маш их өссөн байв. Одоо тэр машинатай нүр тулж чаднаа. Риста баярлан шууд досгон нээж очие гэж хэлв. Сия түүний зөхиж зогсов. Хэрв тэд яг досгондоо гарч ирвэл Нинах ба түүний аав яг тэр даруй амиа алдах байсан. Тиймээс арай хол газар хаалга нээх хэрэгтэй байв. Досгонд машинаа сууж өвшөөж байлаа. 10 минут хэтэрхий урт санагдсан тул тэр хугацаа 5 минут болгож багасгаар шийдэв. Тэр сэлмээ өргөн хүн алах гэж байтал Сия гинэт гарч ирэв. Сия сэлмнийхэн хүчээр дайрсан боловч машинаа зайлав. Машинаа чангаар инээж ямар баатар нь нууж дайраад тэрийг алдаж чаддаг байна гэж шоолов. Харин Сия тоосонгүй. Учир нь түүний жинхэнэ байсан хүн машинаа биш харин Нинах болон түүний аавыг аврах явдал байсан байжээ. Сия тэднийг аврамгцсан Нинах болон аав нь хурдан зогтов. Машина Сиягийн мэдээллийг шалгаад түүний хүч ийм богино хугацаанд ингэж өссөн нь хараад маш их гайхав. Энэ бол маш аюултай байлаа. Тиймээс тэр үнэхээр бүх хүчээрээ тултахаар шийднэ. Машина булчингаа чангалан аврах том биетэй болон хувирч Сия рүү дайрав. Сия түүний дайралтыг зөвхөн хаа зайгаа барьж байлаа. Машина өөрчлөгдсөн Сия түүнийг хурдан гүйцэж чадна гэж ойлгов. Энэ үнэхээр муу байдал байлаа. Тиймээс машина эцсийн нууц зэвсгээ хэрэглэхээр болов. Ямар нэгэн буруу зүйл болж байгааг мэдсэн Риста Сияд болгон ахыг шаардан хашгирлаа. Машина энэ жинхэнэ дайчиг хүн үргэлж нууц арга залтай байдаг юм хэлв. Түүнтэй зэрэгцээд өөрийн сэлмээрээ хатгав. Түүний гидсийг сонин зүйл гарч эхэлвэ. Риста айсандаа ягаанаараа хүрэнтэн зочив. Энэ бол машинагийн жинхэнэ дүр байлаа. Одоо түүний хүчний үзүүл бүрч аимшигтай бүр ди зэрэглэлийн дэлхийн жүтгэрийн ноёноо давсан байв. Хувирал дуусны дараа машина Сияг шоож ойлгох боломжгүй жинхэнэ хүч гэж ямар байдгийг харсан уу гэж асуулаа. Тэр Сиягийн нэг цохилтоор ялна гэж хэлээд шууд дайрав. Риста уйлж ийм хүчтэй дайсандаа тулдуусандаа Сиягаас уушлахгүй. Шороо намдсны дараа Сия ямар нэгэн байдлаар түүнийг дайралтыг хааж чадсан байдаг. Риста шууд ойлгов. Нэг л тайлбар байв. Сиягийн хүч машиныгаас хамаагүй өндөр байжээ. Тэр Сия хүчээ нууж байгааг мэдэж түүний жинхэнэ мэдээллийг харахад бүх хүчээ шавхаа нүдэрээс ширтв. Нүд нь баг бөмбөлгөөс хагаран гарахаар шахав. Маш их гайхлаа. Сиягийн хүч өмнөхөөс 10 дахин их болсон байлаа. Риста бодож эхлэв. Сия энэ ертөнцид ирсэн цагаас эхлээд жинхэнэ хүчээ нууж байсан байна. Тэр машинаг анх харахад л ялах боломжтой байсан ч илүү их бэлтгэл хийн гэж бутсан байжээ. Энэ хүн ямар айхтар болгоомжтой юм гэж Риста гайхаж байв. Машина агаарт хөөрч дахин дайрах гэж бэлтгэв. Нэг мэтгэл Сия түүний өмнө шууд гарч ирсэн байлаа. Машина нуруугаараа хүйд баав. Одоо бууж өгөх боломж огт үлдсэнгүй. Сия сэлмээ суглаж галын хүчээ шингээгээд машинаг нэг мөчөд олон хэсэг болгон хувааж огтолж орхив. Сия газар буусны дараа Риста түүн дээр очин хамтрагчийнхаа хүчээ нуулаа гэж зэмлдэг. Харин Сия түүн рүү дургуутсан харцаар хараад хэрвээ чи миний үзүүлэлтийг харж чадвал дайсан ч бас харж чадна. Дээрээс нь чиний гахаан тарих энэ мулт алдарт ярина гэж хэлээд анханасаа болгоомжтой байх ёстой гэж нэмэв. Хотынхон тэдний хүрээлэн баярлаж талархал илэрхийлэн найр хийхээр өрөв. Гэхдээ Сия тоосонгүй шүүр авч эхлээд цэвэрлэж эхлэв. Тэр машинагийн үлдэгдлийг цэвэрлэж дуусаад галтан шатааж эхлэв. Гэхдээ ганц удаа биш олон удаа шатаалаа. Өөртөө хангалттай санагдах хүртлээр бүрэн шатав. Ингэж шатаасны улмаас хот хүртэл бараг үнс мэт болж Риста болон Сия хоёрын тэндээс хөөж явууллаа. Нинах болон түүний аав Сияг гүйцэж ирээд
дахин талархлаа илэрхийлнэ. Аавынх нь амийг аварсан хүнд өгчхөөр жоохон зоосноос ч өөр зүйл байхгүй байлаа. Сия хоёрч бодлогүй авч бүр түүнээс илүүг нэхв. Үүнийг харсан Риста ичээд аав охин хоёрт яаралчлан баяртай гэж хэлээ. Сия чангаар татан угзарч авч явлаа. Тэд жаахан алхсны дараа Риста дараагийн хот руу явъя гэж хэлв. Гэхдээ Сия зөвшөөрсөнгүй. Тэр Тэнгэрийн хаатын нэгийг явуулсан тул Демон Лорд илүү хүчтэй дайснуудыг илгээнэ гэж бодов. Тиймээс тэр бурхтын ертөнц рүүгээ буцаж илүү их бэлтгэл хийхээр шийдлээ. Риста ятхан гуйсан ч Сия тоосонгүй. Тэр Ристагийн нүр рүү хуруугаараа зааж чи огт хэрэггүй тус болдоггүй болохоор хурдан хаалгаа нээгээд буцъя гэж хэлв. Бурхтын ертөнцид буцаж ирсний дараа Рист Арияг гомдлоо. Тэр Баатар зөвхөн дасгал хийх тухай л боддог. Толгой дүүрэн фитнес гэх мэтээр ярив. Үүнийг сонсон Ария инээж яарах хэрэггүй гэж зөвлөв. Ямар ч байсан Сия үрд бэлтгэл хийхгүй. Нэг өдөр дуусна. Тэгэхээр төвчээртэй бай гэж хэлв. Риста яарч байлаа. Тэр даалгаврын хурдан дуусган Ария шиг агуу годесийг болохыг хүсэж байв. Энэ үед Ария өөрийн түүхээ хуваалцав. Тэр 300 ертөнцийг аварсан боловч өөрийн алдаанаасаа болж нэг ертөнцийг аварч чадаагүй гэж хэлв. Риста түүнд тайвшруулж 300 ертөнц их шүү дээ. Нэг алдаа бол тийм ч том зүйл биш гэж хэлв. Гэвч Ария ингэж бодсонгүй. Тэдэнд баг санагдаж болохч тэр ертөнцийн хүмүүст бол маш том хэрэг байсан гэж гонигтай хэлвэ. Ария түүхээ дуусгаад цай хийхээр явах гэтэл гинэс Сия орж ирэн Сияг хараад Ария ойртож өөрийгөө танилцуулаад юу ч босныг нь асуув. Сия хэдэн удаа суниалт түлхэлт хийсэн ч төвшин өсгөө байсан гэж тайлбарлав. Ристагийн нүд гэрэлцэн эцэст нь энэ нөхөр биеийн дасгалын хязгаарт хүрчээ. Тиймээс тэр Сияг мангас алаа төвшингээ нэмье гэж уриалав. Гэвч Сия шууд татгалзав. Дуулдах нь хэтэрхий аюултай гэж хэлв. Тэр илүү аюулгүй үр дүнтэй арга хүсч байлаа. Риста бурхтын ертөнцид юу ч бүтээж чадна гэж сонссон тул түүнд зориулан сургалтын төхөөрөмж хийж өгөхийг хүслээ. Риста түүнд зөвлөж чи ийм зүйлтэй босон ч бас нэг өдөр хязгаарт хүрнэ. Тиймээс явхдаа дуршлаг олж ав. Төвшингээ нэмхийн тулд мангас агнвал дээршүүдээ гэж хэлв. Хоёрыг нь маргаж байхад Ария үг хэлв. Сия хэрвээ мангас алахыг хүсэхгүй бол бурхадтай хамт бэлтгэл хийж болно гэж санал гаргав. Риста Арияг түр хажуу тийш нь татаж хүнийг сургал хориотой бас бид хоёулаа тулааны бурхан биш. Жээд сургах юм бэ гэж асуулаа. Бас шивнэж ярилцлаа. Ария нэмсгэлэн цонхоор харав. Тэр алсад маш шаргуу бэлтгэл хийж байгаа нэг бурхан руу зав. Ариягийн хэлсэн бурхан Сэлмийн бурхан Сириус байлаа. Ария түүн дээр очин бүгдийн өмнөөс тусамж хүсв. Ария өндөр зэрэглэлийн годес байсан тул Сириас татгалзаж чадсангүй. Гэхдээ тэр Сириад анхааруулан хэлж ойрцсон нь түүний бэлтгэл маш хүнд байх болно гэж хэлсэн үг байлаа. Энэ мэтээр үргэлжлүүлэн бэлтгэл хийж байлаа. Сириусийн бодлоор ийм хатуу бэлтгэлийн жирийн хүн бол даахад хэцүү байсан юм. Гэхдээ Сия маргалдаж цаг алдахыг хүссэнгүй. Шууд сургалтын талбай дээр гарч ирээд эхлэе гэж хэлв. Тэд хоёулаа сэлмээ суугалж эхлээ. Сириус дайрав. Сириа түүнийг бүхнийг ажиглан бүгдийг хайрч чадсан тул Сириус ихэд гайхан шоконд орно. Эхний өдөр дуусны дараа Риста Сириа төв болохгүй тул сургалтын талбайд очисонгүй. Тэр хоолны танхимд орж яваад Сизертэй таарав. Энэ боломжийг ашиглан Сияг яаж байгааг асуулаа. Сириус Сияг магтаж бусад баатараас тис өөр маш хурдан суралцдаг гэж хэлв. Гэхдээ одоохондоо бурхан шиг сайн болоогүй гэж байлаа. Хоёр дахь өдөр Риста дахиад хоолны танхимд Сириустэй тарав. Энэ удаа тэр өчигдрийнхоос чигээ итгэлтэй биш сангарцсан түгдэрч хөлсөн нь асгарч байв. Тэр Ристаг Сириад нэг зүйл буруу байна. Хэд хурдан сурч байна гэж хэлв. Риста тийм ч гайхахгүйгээ бөгөөд Сияг дуршлаг хурдан авах чадвартай гэж тайлбарлав. 3 дахь өдөр Риста дахиад Сириусыг хайж очив. Гэтэл тэр танхимын гол биш болонд ганцаараа бүхийгөө сууж байлаа. Риста түүнд рүү очин асуух гэтэл Сириус юу ч хэлээгүй зүхтаачихваа. 4 дахь өдөр ирлээ. Өмнө нь өдөр юу ч мэдэж чадаагүй тул Риста Сириусийн хамгийн дуртай хоолыг нь авчирхаар шийдэв. Хүнс авах гэж хаалаа онгойлох Сезар болон нуугдаад айснаа чичирч байлаа. Тэр Ристагийн чихэнд чиний баатад галзуурчихсан. Бид хангалттай боллоо гэхэд огт сонсохгүй намайг албатаж байн бэлтгэл хийлгэж байна гэж хэлв. Сезар хэд хоног нойр аваагүй байлаа. Тэр баатар биш. Тэр бол цаазлагч, супер цаазлагч. Тэр бол мангас гэж ойлов. Тэгтэл яг тэр мөчөд Сия тэдний өмнө гинт гарч ирж хоёулангийн айлгав. Сия дахин цаг өрхийг хүсэхгүй. Сириусыг үргэлжлүүлэн бэлтгэлээ хийгэж дуудав. Өнөөдөр илүү хүнд бэлтгэл хийхээр шийдсэн байлаа. Сириус айсандаа орж
Бүр сэлмээ хайсан ч Сия түүнийг явуулсангүй. Риста Сияг зогсоож ярилцаж ойлгуулах гэж оролдож байдаг Ария ирж Ристаг дуудаж байна гэж хэлв. Учир нь Goddess Иштар түүнийг дуудсан байлаа. Өөр арга байсангүй тул Риста Сирисийг орхиод буцаад ирэхдээ Дисэрэ гэж дотроо найдан явдаг. Риста Иштагийн өрөөнд очин бүхнийг тайлгана. Сирис сэтгэлээсээ гарахаар босныг сонсоод Ишта инэв. Тэр Ристад нэг нууц ярив. Сэлэмний бурхан Сирис анх хүн байсан, дараа нь бурхан болсон байжээ. Бурхан болсныхаа дараа хүний дурсамжаа алдсан ч сэтгэл хөдлөл нь сүмсэнд нь үлдсэн байдаг. Сия түүнийг хүнийх нь үед байсан хязгаарт хүртэл шахсан тулд хамгийн сул айдас нь ил гарсан байх гэж тайлбарладаг. Гэхдээ энэ ярианаас гадна Ишта Ристад дуудсан жинхэнэ шалтгаан байсан. Тэр Баатар болгон Риста хоёрын нөгөө ертөнц рүү яаралтай буцгаж тушаа. Учир нь Симол гэх хотод аюулд орсон бөгөөд тэнд Баатарын хамтрагчид хүлээж байлаа. Ишта тушаал авсны Риста буцаж ирээд Сия дуудах гэтэл гинэд нэг зүйлийг хараад цочив. Сирисийн нүүр рүү зогсон Риста огт тоосонгүй. Энэ удаа Сия ямар ч шалтгаан хэлэхээс үл хамааран түүнийг дагуулж явахар шийдсэн байлаа. Сия татгалцсангүй. Тэр Сирисийнхээс хэрэгтэй бүх мэдээллийг аваад тэмцэхэд бүрэн бэлэн болсон байлаа. Тэд Самол хот руу шууд телепортлууд хүмүүс сандрах нүүж магадгүй байв. Асуугаад үзтэл үхтлийн айрам ирэх гэж байгаа тул амьд үлдэхийн тулд явах шаардлагатай гэсэн юм. Явах замдаа Риста Саяд Андейд буюу үхтлийн тухай тайлбарлаж өглөө. Тэнд ариун уснаас айдгийг сонсоод Сая дэлгүүр орж 1000 шил ариун ус авахыг хүсв. Гэвч тийм ихийг зарж чадахгүй гэхэд Сая ихэд урам хугарсан тул дахин Ристаг дурын зууж болж тайвшрууллаа. Дараагийн очих газар сүм байлаа. Тэнд Саягийн хамтран тэмцэгчдийг нь хүлээж байсан юм. Тэд очиход лам ихч Санвартан хоёр Ристаг таньж найрсгаар өгтөв. Тэд Алулу Маш хоёрыг танилцуулв. Тэд Дакордын зустай ба Саяатай хамт аянд явах ёстой байлаа. Санвартан мөн Саяатай мэдчлэн Сая юу ч хэлсэнгүй түүн рүү ойртон ариун усаа асгав. Риста зочин юу хийгээд байна гэж хашгиртаа Санвартны толгой утаас авсаж эхлэв. Тэр уг нь аль хэдийн Андид болж хувирсан байсан нь ил болов. Алуулу Маш хоёр их гайхаж тэртээгээ тулдахаар уршиллаа. Саяж тэднийг туслахаа аль хэдийн арга хэмжээ авч дууссан байв. Удалгүй Санвартны бие ботарч эхэллээ. Сая түүн төхөх шалгав. Цус гарахгүй хөдөлж чадахгүй мөртлөө амьд байгаа мэт энэ бол Андид байлаа. Тэр үед Санвартан инээж аимшигтай дуу гаргаа ярьж эхэлнэ. Тэр бол Дэт Мигал гэдэг дөрвөн тэнгэрийн хааны нэгнийг зарц айж маргааш үүрээр 10,000 үхтлийн айрам энэ хот руу дайрах бөгөөд тэгвэл Баатарч тэднийг дийлэхгүй гэж хэллээ. Саяд хэрэгтэй мэдээлэл авсан тул тэр маш болгоомжтой байх ёстой гэж шийдэв. Риста бүгдийг хурдан барьж аваад сүмээс гарган гадагш авч гарлаа. Сая даалгавар ур чадвар ашигласнаар сүм бүхэлдээ дэлбэрч балгаслуулдав. Энийг харсан лам ихч ухаан алтан маш Саягийн хүч чадал ихэд биширч Маш Алуулу хоёр Саяатай гар барьж хамтдаа адал явдал явахыг хүсв. Гэтэл Сая дахин ариун ус гаргаж тэдний толгойр дээр асгав. Юу ч тохиолдсонгүй. Тэгээд өөрийгөө танилцууллаа. Ингээд Маш Алуулу хоёр Сая жаахан хэтэрхий сонин хүн байна гэж бодож эхлэв. Риста ба Сая хоёр тэдний чадвар стандартыг шалган харахад тийм өндөр биш байлаа. Риста дараа нь туршлага цуглуул сайжирна гэж бодсон бол Сая санал нийлэхгүй. Ийм сул хүмүүс багт байхыг хүсэхгүй. Тэр шууд хамт явахгүй гэдгээ хэлдэг. Саягийн хэлсэн үг Машиг их уурлуулан Сая тэд хоёрт хэд сул дагаад явбал зөвхөн ачаа болно гэж хэлсэн тул тэд хэрэггүй гэж үзжээ. Маш Саягийн дайрах гэж байсан ч хамгаалагч цэргүүдээр зогсов. Сүм нураад сүйдсэн байгааг харсан хамгаалагч юу болсон талаар асуув. Риста яхаа мэдэхгүй сандарч их хөлөрч байлаа. Тэр хооронд лам ихч ухаан орсон ч босон явдлыг бүрэн санахгүй бүдгхэн тайлбарлаж чадлаа. Тэгээд маргааш өглөө гэхэд 10,000 Андид цэрэг хот руу ирнэ гэж тэдэнд хэлв. Аз болоход бурхад тэдний залбирлыг сонсож тэнд зогсож байгаа God Риста Кенайт Саягийн хоёрыг илгээсэн гэж хэлдэг. Тэд хотыг хамгаална гэдэгт найдаж байв. Лам ихчийн танилцуулснаар хамгаалагчид Риста ба Сая хоёрын өмнө сөхрөн сууж туслахыг гуйлаа. Гэхдээ Сая тэдний гуйсанд ач холбогдол өгсөнгүй. Тэр зөвхөн энэ ажлын хөлс хідвэ гэж асуув. Ахлагч гайхан хэрв тэд үнэхээр Андид армийг хөөн зайлуулж чадвал эзэн гүрнээс маш их алт өгөн ойролцоогоор 1000 алтан зоос гэж хэлв. Үүнийг сонсоод Сая даруй грэний маяг гарган иж
Морин цэргүүдийн бүсэг зурваллаа. Ахлаж түүнд ойролцоогоор 200 цэрэг ирж хамт тулдаж болно гэж хэлэхэд Сая татгалзав. Түүнд цэргүүд хэрэггүй. Тэнд хотынхоо хүмүүсийг хамгаалж үлдэх ёстой гэж хэлв. Дараа Сая маш тандан хэрвээ гэртээ харихыг хүсэхгүй байгаа бол хамгаалагчдад нэгдэж болно. Харин өөрийг нь дагаж явж огт болохгүй гэж хэллээ. Маш уурлан хашгирч яваад өглөө. Риста тэнд шууд Андейдийн аримд дайрчихвэ гэж санаа зовж байсан юм. Харин Сая огт санаа зовсонгүй. Тэд тийм тэнэг зүйл хийхгүй хийсэн ч өөрөө Андейд бүгдийг нь дуусгаад амжина гэж бодож байлаа. Сая нисэх чадвараа дэвчүүлээ тэнгэр рүү хөөрөв. Тэр Ристаг нисэж чаддаггүйг нь мэдэж байсан тул өөрөө бүхнийг зохицуулж буудалд очиод хүлээж бай гэж хэллээ. Энэ Годесийн Ристаг омгшлыг хөдөлгөв. Би ч бас нисэж чадна гэж бодоо хүчээ тайлан жинхэнэ далавчаа гаргаж Саягийн араас нисэж хөөцөлдөв. Сая шин чадвараа туршиж байсан ч одоо бүрэн хурдаараа нисэж эхлэв. Риста бүх чадлаараа хөөсөн ч барьж чадсангүй. Эцэст нь Сая эргэж ирээд Ристагийн гарыг шүүрч аваад хүчтэй чирэн хамт нислээ. Риста зөвхөн чарлаж тисэж явв. Орилон чарлан. Удалгүй тэд зорьсон газараа хүрч очивоо. Риста маш их уурлан чиний буруугаас болж миний ариун далавчны үед бараг унаж дууслаа гэж хэлв. Сая тоосонгүй чимээгүй бай гэж хэлээд доош заав. Тэд яг Андейдийн армийн дээгүүр нисэж байлаа. Тэд ингэж жигсэж явж байгааг хараад Сая тэдний хурдан устгахыг арга бодож эхэлнэ. Атомын бөмбөг хэрэглэх талаар бодож Риста гайхах энэ бол Саягийн анхны дэлхийн зэвсэг энд хэрэглэж чадахгүй гэж бодов. Гэхдээ Сая дөөр арга байлаа. Тэр ичид ашиглан жинхэнэ солиор дуудан тэдний дээрээс үүсгэн унах хурд ба халуун Андейдийг бүгдийг нь шууд шатаж алга болгох чадaltaй байв. Риста алмаар ширтэн энэ хүн хизээнээс ийм аимшигтай хүчтэй болчихсон юм болоо гэж бодлоо. Риста үнийг хүлээн зөвшөөрөхөд маш дургүй байсан ч үнэндээ Сая ганцаараа хангалттай хүчтэй байлаа. Маш яалуулуу бусдад хинч хэрэггүй мэт санагдав. Тэр дайруу Риста толгойд нэг бодол төрөв. Хэрвээ одоо Сая ийм том дайралтыг нь Демон Лордын цайз руу шидчихвэл шууд энэ дэлхийг аврах байсан юм шүү. Сая хоёр дахь ичидээ хийх гэж байсан чинь гинэт зогсож маана хэд их хэрэглэчихлээ гэж гомдлоо. Тэгээд Риста түнд тусалж Саяг хот руу буцаан авчирв. Уудалгүй алаалуу Риста дээр ирж маш хоёрын хоногийн өмнөөс ор мөрөггүй алга болсон гэж хэллээ. Үүнийг сонсоод Риста түүнийг тайвшруулан санаа зовох хэрэггүй Андейд арин бүрэн устсан тул маш аюулд өртөх магадлал бага гэж хэлв. Дээрэс нь тэдэнд Баатар Сая байгаа шүү дээ гэхэд тэр үед Сая ямар нэгэн чадварыг хослуулан шин техник судлаад маш их завгүй байлаа. Алуулуутай ярилцаж дуусаад Риста Саягийн өрөө рүү орлоо. Тэнд маш их гайхалтай Сая түүний үснээс нь авч өөрийн зэвсгийн хүчийг нэмэн палатиум спорт хийчихсэн байв. Риста уурлаж байхад эзэгтэй эмэгтэй өрөөнд нь орж ирээд Саяд хүргэхээр өгсөн багцыг авчирлаа. Риста сониучрхан нээж үзтэл дотор нь маш гоё хийцтэй толь байлаа. Тэр толинд өөрийгөө хараад янз бүрийн поз авч байж байтал гинэт толин дотор зураг өөрчлөгдөн алуулуу тэр дотор түүнийг маш гэдгийг танилаа. Дараа нь муухай дуу гарч эхлэв. Энэ бол Демон Лордын дөрөвдөг хүчтэй нэг Дэт Магала байлаа. Өмнө нь Андейдийн армийн зайнаас удирдах байхдаа арайхийн амьд үлдсэн гэж хэлв. Тэр армийг хийхэд маш их хүч хөдөлмөр орсон ч Сая түүнийг ямар ч өршөөлгүй устгасан гэж ярив. Тиймээс тэр өршөө авах гэж шийджээ. Маш нэг сандалд уяатай тамлуулж байлаа. Дэт Магала түүнээс залхаж дуусгах гэж байв. Тэр хутгаа маашийн хоолойд хүргэж сүүлчийн үгээ хэл гэсэнд маш айсангүй ууралсан ч үгүй. Саягийн хүчийг л гайхаж байлаа. Сая жаахан ширүүнч энэ дэлхийг аварч чадах цорын ганц хүн гэж тэр итгэж байв. Маш Саягаас цаашид аян замаа үргэлжлүүлээсэй гэж хүсв. Энэ үед Сая толины өмнө урагш алхлаа. Тэр Ристаг бурхны ертөнц рүү портлнэ гэж хэлээд Машийг өөрийн тоног төхөөрөмж зөөдөг туслах болгон хамтдаа явуулахыг зөвшөөрдөгөө. Үүнийг сонсоод Дэд Магала чанга нэ. Тэд зүгээр л толинд ярьж байгаа бидтэй. Сая Машийг аврах ямар ч боломжгүй гэж бодлоо. Гэвч Сая тоосонгүй. Тэр илт гаргаад шууд Дэд Магалагийн гарыг тас огтлоо. Үүнийг хараад Риста үнэхээр алмаарав. Наахын аав барьцаалагдсан явдлаас хойш Саяг иймэрхүү зүйл бэлдэж бүр орон зайг огтлж чаддаг болсон байлаа. Дараа нь Сая Ристаг портал руу түлхээд буцааж илгээв. Ихтэй 10 секундын дараа Дэд Магала Машийг алах байсан. Харин бурхны ертөнц цаг өөрөөр урсдаг тул тэдэнд түүнийг аврахад 15 минут байх байсан юм.
Сая Goddess Ishtar дээр очин Машийн байрлалыг олж өгөхийг хүсв. Хэд их хүнийг тусалбал дүрм зөрчинө гэдгийг Ishtar мэдэж байсан ч Саяг дүрмийг зөрчих арга ботсон байсан тул Ishtarч дуртайа зөвшөөрдөг. Дэт Магагийн яг байрлалыг олсны дараа Сая Ришта портлын яг тэр урд нь нэ гэж хэлээд түүнд даалгаврыг өглөө. Портл нээгдмэд Сая дайрч Дэт Магагийн нүүр рүү гал шидэн түлхөв. Тэр үед Риста маш эдгэх шид ашиглав. Тэр Саягийн байдалд анхаарал тавьсан байлаа. Дэт Магагийн хар өнгийн амтныг дууцсан хамгийн хүчтэй Fire төрлийн мангас Dark Fur байв. Риста түүнийг мэдээллийг шалгаж очирдв. Энэ мангас 100,000 хамгаалалттай ихэнх тоглоом төсвөртэй зөвхөн мөс түүнийг гэмтэж чадна. Дэт Мага инэв. Тэр Саягийн машинатай хийсэн бүх тулааныг ажигласан. Сая гал шид ашигладгийг мэдээд энэ мангасыг түүнийг дийлэхээр бэлтгэгдсэн байлаа. Гэхдээ Сая инээмсэглэн элдээ гаргаж үргэлж бэлэн байгаагаа анхааруулв. Сая мангас руу гүйж түүний гидсэнд зохив. Гайхсан Дэт Мага бүх хүчээ гал руу шидэв. Сая зүхдахгүй гараараа тулдаж байлаа. Зөвхөн жирийн хүний зохиолтоор Дэт Магаг Саяг хаач чадахгүй гэж бодсон юм. Тэднийг алах мөргөлдлөө. Мангасны гар мөсөөр жигдрэн хөлдөж Дэт Магаг гайхав. Сая хэрхэн айс хүч ашигласан бэ? Галба мөс эсрэг элемент Риста удалгүй мэдэв. Сая гарнаасаа хідэн бугаж гаргаж нийлүүлсэн байлаа. Тэр олон нөхцөлд зориулж Ice, Darkness, Light, Thunder, Earth, Leaf зэрэг бүх төрлийн бугаж бэлтгэгдсэн байлаа. Дэт Мага итгээгүй Саяг мөс ашиглаж чаддаг ч 100,000 хамгаалтын мангасын тесвэрлэнэ гэж бодлоо. Гэвч энэ бүгд Саягийн тооцоонд орж байсан. Мөсөн эсрэг элемент бол гал. Одоо мангас хөлдөө байдалд байлаа. Сая ганц хүчтэй галын довтлогоо хийхэд л ялалт гарна гэж бодов. Сая элдээ гарган мангас руу үсрэн цээжин хэсгийг зохио. Мангас биеийн бутарч эхлээд Мага айж эхлэв. Тэр нь тоглох карт одоо байхгүй байлаа. Сая Машиг шууд аврахад Риста шууд ойлгон түүнийг гаргахад туслав. Асар том цайз одоо зөвхөн Heavy King Демагийн аимшигтай орилоноор л дүүрлээ. Маш ялалуугийн хажуу Деми байранд хүргэгдэж амрав. Цаг хугацааны дараа Маш сэрж гайхан Ришта алалууг харав. Ришта түүнийг тайвшруулж Сая Дэт Магаг ясан тэр айзаас авраад ирсэн гэж тайлбарладаг. Тэгэхэд Сая ирж уутыг ширээн дээр тавилаа. Тэр Маш алалууд одоо бэлэн болохыг нь хэлв. Тэр хоёр хүүхдийг өөрийн тоног төхөөрөмжийг зөвхөн ашиглах болно. Алалуу ихэд баярлан баатрын тоног төхөөрөмжийг зөөх нь их нэр төр гэж бодлоо. Харин Маш орны дэвсгэрийн чангатхан өнгөрсөн явдлаас олон зүйл ойлгожээ. Өөрийн хүч хангалттай бус гэдгээ мэдсэн юм. Тиймээс тэр даруй газар сөхөрч Саягаас сургахыг гуйлаа. Сая зөвшөөрсөн ч үгүй, татгалсан ч үгүй. Маш өөрийн тоног төхөөрөмжийг авч явж байгаа. Тагт хүсснээ хийж болно гэж хэллээ. Сая одоо явж эхлэх гэж байтал маш зогсоо. Талархлаа үзүүлэхийн тулд тэр алалуугийн 2 түрүүн Dragon Cave руу аваачихыг хүсв. 16 жилийн өмнө Маш төрсөн тосгонд нэг домог яригддаг байсан. Тэнгэрээс нэг луу бууж Машийн алалууг авч явсан. Тосгоныхан Маш тэнд нэг битүүмжлэгдсэн зүйл бий гэж хэлсэн. Хэрвээ домогт баатар Маш ба алалуутай очивол битүүмжийг эвдэн Саяан ямар ч дайснаа дийлэх чадвартай домог зэвсэг авах боломжтой гэж ярьв. Домог зэвсэг сонсоод Ристагийн нүд гэрэлтэв. Тэр яаран Саягийн хүүхдүүдтэй хамт очихыг гуйлаа. Сая шууд татгалзав. Түүний өөр очих газар байлаа. Риста портл нээж Саяг Divine Realm руу буцаав. Энэ удаа Маш алуулуу бас дагалдав. Тэд Divine Realm-д анх удаа ирж ихэд сэтгэл хөдлсөн тул Саяг хэсэг хараг зөвшөөрөөч гэж гуйв. Гэвч Сая тэднийг шууд татгаж цаг байхгүй гэж хэлв. Бүгд хоолны танхим руу явлаа. Риста эргэн тойрноо харлаа. Гэхдээ Цезар олдсонгүй. Тэр Апром өмсөө талах нарийн бов хийж байв. Ристаг хараад Цезар нуугдахыг орлоо. Гэвч Саягийн анхаарлыг яаж зогтох вэ? Риста юу хийж байгааг асуух. Цезар элдээ тавь. Одоо нарийн бов хийж байна гэж тайлбарлав. Сая түүний хоббид ач холбогдол өгөөгүй. Элдийг нь түүний нүр рүү зааж үндсэн үүрэгтээ буцаж оч гэж хэлв. Цезар айж орилж би хэн нэгнийг юу ч заахгүй гэж татгалзав. Гэвч Риста Машид урагш түлхэхэд Цезар байдал нь шууд өөрчлөгдөн. Машиг статус хит сул Цезарыг маш доогуур тул тэр инээж заахыг зөвшөөрв. Алалууд өөр сургалтын курс өгөх болно. Риста тэднийг Fire Goddess Hyaku хүргэв. Хүмүүсийг аварч дэлхийг аврах нь бурхтын гэсэн үүрэг тул
Хияко татгалзаж чадахгүй байв. Хүүхдүүдийг зохицуулах Сая Ристаг явлаа. Дараа нь Сая өөрийн сургах хүн хайв. Риста түүнд хийсэн зүйл дотроо Саяг загнаж бодов. Хэн түүнийг заахыг хүсэх вэ? Тэр бодолд автан явхад Риста том шүүгэнд мөргөглөө. Энэ Discretion-ийн бурхан Valkyrie байв. Тэр шууд Ристаг зах дээрээс нь барьж занал хийлээ. 3 дугаар зэрэглэлийн бурхан байж миний замыг хаана гинэ гэж Риста айж уушлахгүйла. Valkyrie жоохон шоосны дараа явлаа. Сая үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй ч Риста Valkyrie-гаас аимшигтай хүч гарч байгааг мэдэрч байгааг хэлв. Энэ үнэн байлаа. Учир нь Риста мэдэж байгаагаар тэр Divine Realm-ийн хамгийн хүчтэй бурхан байсан. Риста Саян зөвлөв. Valkyrie-г сургахыг асуух бодол огт бүү гарга гэж хэлв. Тэр хэн нэгэн түүнийг уурдвал үхэн. Гэвч Сая аль хэдийн Valkyrie-ийн урд очин сурахыг гуйсан байлаа. Зориг болон шаргуу байдал зан Сая Valkyrie-д ихэд уурлуулж орхив. Риста уушлахгүй үзв. Valkyrie тоосонгийн. Саяг тэр доор нь алхаар шахаж байлаа. Тэгэхээр нь Goddess Arya гарч ирээд Саягийн өмнөөс Valkyrie-гаас уушлахгүй. Arya өндөр зэрэглэлийн бурханд бол Valkyrie асуудал үүсгэхийг хүсэхсэнгүй. Гэхдээ Arya өөрийн цээжийг нь эрх чөлөөтэй гүйлгэхийг шаардав. Аря хичнээн дургүй байсан ч шөөргөө. Valkyrie явсны дараа Аря Саяг загнав. Сая өөрийг нь сургах хүн хайж байгааг мэдээд Аря түүнд хамт явъя гэж хэлв. Тэр Саяг Адинелитэй уулзуулан сургалтыг хүсв. Хүнийг сургах Адинели чангаар инээж энэ сонирхолтой байна гэжээ. Тэр хурдан Сая ард гарч ирээд нэг довтлохоо бий гэж хэлв. Энэ довтлохоо энгийн хүний нүдэнд харуулагдахын аргагүй хурдан байв. Сая үүнийг сурах уу гэж эргэлзэхгүй сорилтыг хүлээв. Сургалтыг зориулсан анхны өдөр эхэллээ. Риста бүх хүнд хоол авчир. Маш сайн байлаа. Алалул God Hikareтай хамт сайн байв. Эцэст нь Риста Саягийн сургах газар очин Аделина хан түшин суугаа байв. Асуухад Аделина нүүр нь улааж инээмсэглэн энэ баатар жаахан хачин сургахад хөгжилтэй гэж хэлв. 2 дахь өдөр Риста хоол авчирсан. Маш Саяг аль хэдийн контент суугаад байв. Маш Саягаас илүү сурахыг хүссэн тул дууссан. Сая өөрийн ажил дуусны дараа босч явхад Риста суу. Маш Сая юу заасныг асуув. Түүний ихэнх нь хэд сэрэмжтэй байх тухай онол байв. 3 дахь эцсийн өдөр дуусав. Сургахад дуусгав. Риста Машиг авч өөр ертөнц рүү буцахад бэлдэв. Цэзартай сурсныхаа дараа Машийн төвшин ихээхэн нэмэгдсэн байлаа. Гэхдээ алалул руу огт сайжраагүй. Тэр үед Яке Ристаг дуужин алалуулын маягийн авьяас байхгүй тул эртхэн бууж өгсөн дээр гэж зөвлөлөө. Хүүхдүүдийг авч дууссаны дараа Риста Саяндныг олохоор буцав. Сая одоо Аделинаас юу өгөхийг нь харахаар хүлээж байв. Аделини зайнаас инээмсэглэн дайшин жумсоод Саян руу гүйв. Түүний харагдах байдал 3 хоногийн өмнөх гих мэт биш, бүр өөрчлөгдсөн байлаа. Ристагийн ам ангаанж үлдэв. Энэ хүн үнэхээр ямар ч сэтгэл татам юм бэ? Аделини бүх сэтгэлээрээ хийсэн билүү өглөө. Татгалзан явсанд Аделина уурлууллаа. Тэр Divine Realm-ийг сүйтгэхээр орлоо. Риста орил Саяныг үүсгэсэн асуудлыг зас гэж хэлв. Гэвч Сая тоосонгүй. Телепортын хаалга руу оров. Дараагийн зорилго нь Dragon Cave байв. Явхдаа алалуугийн галын шидийг давтаж байлаа. Хэрвээ мангас гарвал Саян туслахыг хүссэн Сая шууд татгалзав. Алалуугийн үүрэг тоног төхөөрөмцөөх өөр зүйл санаа зовох хэрэггүй гэж хэлдэг. Техник орх гарч ирв. Маш илдээ гаргаж дулдахад бэлтлээ. Тэгтээ тэнгэрээс Fireball нисэн ирж оркийг түлв. Энэ Саягийн шин чадвар Summon хийдэг чадвар байлаа. Сая Firebird-ийн туршиж 550 метрийн зайд байгаа бүх мангасыг онох боломжтой байв. Хэд хэдэн мангас дахин гарч ирв. Бүгдийг нь Firebird-ээр устгав. Бүлэг ойролцоо хотод очин тоног төхөөрөмж худалдан авлаа. Лууны агуй руу орохын тулд тэдэнд фекел хэрэгтэй байв. Тэгэхээр нь Сая Машиг шалгав. Хэдэн фекел авах ёстой гэж бодож байна гэж Маш итгэлтэйгээр 50 гэж хэлв. Буруу 500 гэж хэлв. Сая хэлв. Риста хурдан орж ирээд 5 хангалттай гэж хэлв. Фекел руу авсны дараа бүлэг явсаар агуйг орох хаалга онгоолоо. Сая бүгдийг нь дотор орууллаа. Урдаас нь том хаалга гарч ирв. Хоёр гарыг нь мөртөө Маш алалууг шууд ойлгов. Тэд битүүмжил эвдэх гэж гүйхэд Сая гинт илдээ гаргаж ирв. Түүний хурдан ирмэгт илдээ асуудалгүй хаалгыг эвдэж дотор нь орлоо. Дотор нь зөвхөн нэг давтсан байв. Бүлэг ороод давтсанд гэрэлтэж тэдний лууны тосгонд телепорт хийхийг нь урьж байв. Риста шууд орё гэж хүссэн Сая зогсов. Тэр эхлээд чулууны хуурамч бит
тавьж ямар ч аюулгүйгийн шалгуур бүх зүйл зүгээр болохыг баталсны дараа сая бүгднгийн хамтдаа телепорт хийхийг зөвшөөрдөг. Очоод бүлгийн луу хүн ухтаж өөрийг Лагос гэж танилцуулав. Лууны тосгонд тавтай морил гэж хэлв. Лагос бүлгийн хөтөж болж тосгоны түүхийг тайлбарлана. Явхдаа Лагос тэдний лууны ээж Лавигийн өмнө аав. Лавас маш дуудаж луу бүх хүн болж хувираад заав. Ингэснээр Машийн хүч 10 дахин нэмэгдлээ. Алалал руу бас сэтгэл нь өндөртэй Лавд өөрийгөө заахыг хүсв. Гэвч Лав татгалзав. Алалал руу илүү чухал даалгавар байв. Амь насаа золиослон Херо демоныг ялах хамгийн хүчтэй зэвсэг болох. Бүгдээрээ ойлгохгүй байхыг харсан Лав тайлбарлав. Домогт хүн хэлбэртэй луу төрж амь насаа золиослоход хамгийн хүчтэй сэлэм гардаг гэж ярьдаг. Маш шууд татгалзав. Тэр найз алалуулыг өгөхийг хүссэнгүй. Лав анхааралгүй одоо дэлхийн 70% нь демоны ариун доор байгааг санууллаа. Тэр хүссэн газартаа явж хүмүүсийг алж байв. Голдуу жижиг тосгон үлдсэн ийм байдал үргэлжлүүл дэлхий удахгүй демонуудын мэдлэлд орно. Дэлхийг аварч чадах цорын ганц арга нь демоныг ялах явдал байлаа. Лав алалууг магтаж хүндэтгэж байв. Алалуу болон хамгийн хүчтэй сэлэм ирээдүйн демоныг алах сэлэм. Лавийн үг сонсоод бусад луу хүн бүгд бүхийж яслав. Алалуулыг хүндэтгэв. Лав шийдвэрээ гаргасан. Херо ирсэн тул тэнд тэр шүн сэлмийг өргөх ёслол хийх бөгөөд алалууг амьдралынхаа сүүлийн мөчүүдэд зориулна. Алалуу найзуудаа сүүлийн мөчүүдэд өнгөрүүлв. Тэр одооноос гарах Маш алалуугээ эргэж харж үнэхээр дэлхийг аврахын тулд өөрийгөө золиослохыг хүсэж байна уу гэж асуув. Алалуу гунигтай боловч Машд хариулж удаан хугацаанд хэрэгтэй хүн болохыг хүсснээ хэлв. Одоо боломж ирсэн тул тэр дэлхийг аврах сэлэн болно гэж хэлвэ. Риста саяхан хайж эргэв. Гэхдээ тэр ойролцоо мухлаг дээр бараг хугацаанд байсан. Риста уурлан асан. Ийм үед хэрхэн худалдан авалт хийх бодолтой байж болох юм бэ? Алалуугийн тухай бодох ёстой шүү дээ гэж саяныг хариулв. Хэрв энэ алалууд хийх ёстой зүйл бол би түүнд өөр зүйл хэлэхгүй. Алалуугийн үгийг сонсоод нулимс туслуулан эргэж яв. Тэр өөрөө Лавын ордонд баярын үдэшлэг болов. Саягийн бүлгийн VIP-ийн зочдыг хүлээж авч 2 бяцхан луу охин Ристагийн жигмэг авчирч өглөө. Риста саянд удаан тайвшруулж нэгийг нь нэдхийг ятгав. Тэр амандаа хийхэд гинэд өрөөндөх гэрэл унтарлаа чухал мөч ирэв. Алалуу гайхамшигт хувцастайгаа лууны харуулуудтай хамт хэрэм дээр авагдав. Лавын мэдлэгээр энэ анхны луу ханыг байгуулсан лууны гүн юм. Алалуу үсрэхэг тийм цус мах хамгийн хүчтэй сэлэм болдог. Хэрэм дээр зогсоод алалуу Маш руу харан инэв. Тэр удахгүй дахин уулзах болно. Сэлэм босныхаа дараа ор бүрнээ цэвэрлэх болно гэж найдаж байв. Ингэснээр зэврэхгүй. Энэ үг сонсоод Машийн зүрх өвдөв. Тэр үүнийг дэвчихгүй байв. Алалууг авмаар байв. Гэвч 2 лууны харуул түүнийг саатууллаа. Хэрэм дээр алалуу айж эхлэв. Үүнийг хараад Лав харуулуудыг алалуугийн ёслолыг дуусгахыг туслахыг тушаав. Риста анхааруулсан ч бүх луун хүмүүс ариун сэлмийн нэрийг хашган алалуугийн мэдрэмжийг үлдээв. Алалуу хэрмийн ирмэгт хүч эргэж чадахгүй байв. Тэгээ сая гинэд гарч ард нь ирж 2 харуулны Лав руу түлхжээ. Сая нүдэн аниж алалууд хэлв. Өнөөдрийн үдээс өмнө би юу ч хэлээгүй гэж хэлсэн. Гэвч алалуу ингэж ойлгоогүй гэж өгөхэд хэрвээ алалуу сэлэм болбол яаж миний тоног төхөөрөмжийг авч явах юм бэ? Энэ үгийг сонсоод Риста инэв. Төөрөлдсөн Риста түн тайлбарлав. Тэд дэлхийг аварч байгаа ба ямар аргаар бол нэгийг амь наснаас нь салгахгүй гэж хэлв. Гэсэн ч Лав сонссонгүй. Тэр толгоогоо бүхийлгэн баатар ба бурхад зөвхөн өөрсдийн боддог юм гэж гомдлов. Энэ үг Машиг үнэхээр уурлууллаа. Тэр луу хүн болж хувирч 2 харуулыг түлхэхээр оролцсон ч гинэд унжээ. Ристач бас унав. Лав чангаар инэв. Тэдний уух зүйл нь сайжруулах хор хийсэн тул ингэж болсон гэж тайлбарлав. Тэр ёслолыг үргэлжлүүлэхийг хүсв. Гэвч сая ямар ч нөлөөгүй байв. Сая инээж үүнийг хүүхдийн арга гэж дүгнэв. Тэр хизээч луунаас хоол идэггүй. Энэ арга ажиллахгүй байх ганц боломж нь үлдэв. Лав өөрийгөө авраг луу болгон хувирган саягийн өмнө нисв. Риста Лавыг статусыг хараад хөлсөө гойжууллаа. Эрүүл мэнд нь маш өндөр, хамгаалалт нь бүрэн. Сая маш тайван байж Маш руу эргэж зэвсэг аль багцад байгааг асуув. Тэр уутнаас Pitch Black гэж сэлэм гаргав. Үүнийг хараад Лав айл сандрав. Учир нь энэ луу алах сэлэм байсан юм. Маш ба Риста гайхсан. Сая энэ сэлмийг яаж авсан юм бэ гэдгийг ойлгохгүй байлаа. Мэдээ тэр сайн бэлдсэн байсан. Дараагийн кэв руу явах мөчөөс эхлэн сая луутай туулдах нөхцөлийг тооцсон.
Тиймээс тэр сэлмийн өөрчлөн бэлдсэн тэр хаанаас гарсан бэ гэвэл Сая маш алалуу Ристагийн үсийг ашиглан бүтээсэн байв. Сая Лав руу дайрлаа. Даргон алах сэлмээр Сая түүнийг гимтэл уучруулж чадлаа. Лав чангаар инээж Саяд анхаарууллаа. Тэр үргэлж болгоомжтой хүн юм гэж. Үүний дараа алалуугийн хүзүүний зүйлтийг ялзан охин өвдөн унав. Энэ нь шидэт хүзүүний зүйлт байсан ба хараал идэвчлээ. Алалууг аврахад зөвхөн 3 минут үлдсэн. Хэрэг өгвөл тэр зөвхөн гүн рүү хаягдах ёслолт дуусах байлаа. Сая алалууг шалган Лав зөвлөв. Хэрвээ тэр демон лордын зэвсэг биш бол энэ алалуугийн хараалыг арилгах сүүлийн боломж. Гэвч Лав сонссонгүй. Тиймээс Сая хязгаарлах шаардлагагүй болов. Тэр галын урсгалыг харваж ганц хөдөлгөөнөөр Лавын эрүүл мэндийн тал хувийг нь устгаж чаддаг. Гэвч тэр бууж өгсөнгүй. Баатар маш хүчтэй байсан. Лав итгэлтэйгээр 3 минут гаруй хугацаа ялагдахгүй гэж бодсон юм. Дараа нь тэр өөрийгөө агшин хамгаалалтын байдалд орлоо. Үүнийг хараад Сая уут гарган түүнийг агуулмжийн амаараа шингэн ажиллалаа. Энэ спид сид байсан бөгөөд Саяны хурд маш ихээр нэмэгдэнэ. Сая өөр Даргоныг алгах сэлмийг гаргаж үүнтэй хослуулан Лав алалууг өгөхөөс өмнө алхаар бэлдэв. Бэлдэлд дууссаны дараа Сая байнгын довтлогоо эхлэв. Риста нөхцөл байдлыг тайлагснаар байсан ч сайн биш байлаа. Лавын хамгаалалт маш өндөр. Саягийн тасралт тэлмээр огтлолт хийсэн ч Лавын бараг эрүүл мэндийг ер нь бол алдахгүй, цусыг хасахгүй байсан. 30 минут зөвхөн 1 минут үлдэж байгаа Лав инээж Саяд энэ утгагүй тулдааныг зогсоохыг зөвлөв. Сая довтлож дээрлэгсэн нэмсэглэлээ харуула. Та өөрийгөө болгоомжтой нэгэн гинүү. Энэ үгийг түүнийг айжмаар гүн рүү шахагдаж байгааг ойлгууллаа. Риста босч Лавд алалуугийн хараалыг арилгахыг зөвлөв. Ингэснээр бүх зүйл зогсох болно гэж Лав нүдээ аниж аль хэдийн арилсан гэж хашгирлаа. Сая довтлогоогоо зогсов. Лав түүнд гал харвав. Сая сэлмээрээ огтлон Лавын гүн рүү унгахыг зогсов. Хамгаалахын тулд дооронд далавч байсан учраас итгэлтэй байсан юм байв. Гэвч хэдийдэж далавчаас сэлж байсан дээш нисч чадахгүй байвлаа. Айж харж сандарлаа. Түүний далавч юу болоод байгааг харав. Түүний далавч аль хэдийнэ эвдэрсэн байвлаа. Шууд гүн рүү шумбав. Тэгээ Сая алалууг Риста руу авчирлаа. Энэ үед Риста гайхаж Саяг Лавын далавчийг хизээ тасцсныг нь талаар асуув. Мэдээж тэр бүх боломжит нөхцөлийг бэлдсэн байсан юм. Энэ үед лууны гүнээс гэрлийн туяа гарч ирэв. Доороос нь ариун сэлэм нисэж бүгдийг гайхшрууллаа. Ариун сэлэм авсан Лагос санаа зовж байлаа. Учир нь тэдний өдөртөгч Лавос нас барсан байв. Үүнийг сонсоод Сая шууд түүний мөрөн дээр нь гараа тавьж оюун ухааныг нь удирдав. Ядаж л тэдэнд демон лордыг устгах сэлэн байлаа. Лавыг буруутгаагүй юм. Одоо хурлын тараах цаг болсон. Бүлэг Даргонс Кев рүү буцаж очлоо. Энэ үед Раста Машба алалуу Кевийн үүдэнд хүлээх. Учир нь тэр Саянтай хувийн зүйл ярилцах хэрэгтэй байлаа. Хүүхдүүд гараад явсны дараа Раста Саян руу дайрч зөвшөөрлгүй үсийг нь суглаад авсанд нь зэмлэв. Сая хамаагүй хандлага гаргах гэж байтал Риста дахин зогсооно. Сая саяхан авсан ариун сэлмэн үнэндээ ариун сэлэн биш байв. Хэрв Риста мэдэж байсан бол Сая юу ч нуух шаардлагагүй. Зүгээр л лууны омгийнхны төөрөгдүүлсэн тэр барьж байсан сэлмэн өрчлөн бэлдсэн сэлэн байв. Риста демон лордыг устгахын тулд үнэхээр итгэж чадахгүй байлаа. Ариун сэлмэн үүнийг хийж чадна гэж бодсон юм. Сая ингэж бодсонгүй. Хэрвээ ингэж байвал өөр арга бий. Бүгд хэвэн болно. Ингээд Сая алалууг дуудан Кевэс гарав. Тэд үүнд ирэхэд алалуу маш их айсан байдалтай байлаа. Кевийн өмнө хідэн хамгаалагч байсан ч Риста ба Сая хэн нэгний тушаалаас устгах гэж байв. Цэргийн ахлагч урдаа гарч бүгдийг нь мэдчлэв. Дараа нь Розила удирдсан шөнийн баг Форт Агала одоо мангасуудтай тулдж байгааг хэлв. Баатар ба бурхад үүнд туслахыг хүссэн юм. Риста үүнийг сонсоод ядчил баг амьдрахыг зөвшөөрлөө. Гэхдээ ахлагч шууд явахыг хүссэн юм. Хэрвээ тусаж очихгүй бол гэж айсан учраас тэр өөрөө Саян ба Ристаг авч явахыг хүсв. Тэр хэрэггүй гэж Саяны агаар руу нисэж хэлв. Нисэж чаддах энгийн хүн. Мэдээж тэр баатар шүү дээ. Мэдээж Билбүб гэж ялах болно гэж цэргүүд биширлээ. Риста энэ нэрийг асуухад ахлагч тайлбарлав. Энэ Форт Аглыг довтох бусад ялаа удирдах буй ялаа шиг монстр. Энэ мэдээллийг хангалттай байлаа. Саян маш дагуулan явахыг дуудлаа. Алалуу Ристаг дагуулan бүгд Форт Алаа руу нисв. Нисэж явхад гинт хар үйл ажиглагдана. Ристагийн нүд томборч Билбаб ялаа армийг ойлгов. Бүлэг болонд нууж ажиглав.
Эдгээр ялаа бүгд 30 төвшнөөс дээш анд дээдүүдээс илүү хүчтэй гэж саяад өгнө. Тэгээд би балаг дуу сонсогдоо ойд цэргүүд ялаа айрамтай туйлын тулалдаж байлаа. Библийн статусыг шалгав. Тэр дөрвөн тэнгэрийн хаан нэг биш. Гэхдээ хурд нь ер бусын өндөр байв. Түүний ялаа айрамтай Библийн командын дагуу тэр цэргүүдийн агаарт аван доош унгаж яс махыг нь буталж байлаа. Энэ үзэгдлийг харсан Библи чанга нээж Баатар гарч эртэл бүгдийг наалах болно гэж мэдэгдэв. Одоо сайн ойлгов. Яагаад Форт Агл унаагүй байсныг энэ хүн түүнийг ургууч гаргаж ирэх гэж оролдож байсан байна. Библийн явсныг дараа сайн цэргүүд рүү ойртлоо. Розли бараг харж чадахгүй байлаа. Хоуийн шууд танив. Тэр цэргүүдийг эсэргүүцэж бэлтгэл хийхийг шахав. Гэхдээ Карл зогсов. Одоогийн хэд их шархагдсан хүмүүс байгаа. Тиймээс Розли яарахгүй байхыг хүсв. Түүнийг үгийг ойлгон Розли саяны бүлгийн Форт Агл руу урьж стратегийн зөвлөхөөр болов. Ахлахаар явсан Карл саяныг нөхцөл байдлыг тайлбарлав. Боббийн хийсэн бүх зүйл саяныг гаргаж ирэх орлого байлаа. Хэрв тэр фортыг устгасан эзэнт гүрний гүн рүү явж чадахгүй. Учир нь хэрвээ илүү гүн орвол эзэнт гүрний хамгийн хүчтэй генералыг шууд устгах болно. Сая гайхав. Хэрвээ энэ генерал ийм хүчтэй бол яагаад дэлхийг аврахгүй байна вэ? Яагаад гэдэг шалтгаан байлаа. Гэхдээ тодорхойгүй. Тэр генерал холбогдсон нийслэлийг гарах боломжгүй байв. Карл бүгдийг нь хурлын өрөөнд авчран хурлын өмнө саяа эхлээд өөрийн аюулгүй байдлыг шалгав. Дараа нь боломжуудыг нь өөрчлөн тооцоолсон хувирсан мангасууд буруу тавьсан сааттай тайз. Бүгдийг нь шалгаж асуудал байхгүй батсны дараа Розли уурлан энэ тэнэглэлээ зогсоохыг хэлв. Одоо хурлын хэрэггүй. Тэр Баатарууд шууд мангасууд руу дайрах болно гэж мэдэгдэв. Сая зөвшөөрөв. Гэхдээ зөвхөн эхний хэсэг дахин хурлын хэрэггүй. Сая энэ газрыг орхиж бэлтгэл хийхээр бурханлаг ордон руугаа босож очихоор шийдлээ. Бүх зөв бүлгийн бэлтгэл хүртэл Розли ам нээв. Саяг орхиж байна уу гэж. Энэ үед Риста саяыг өмгөөлж бурханлаг ордонд цаг хугацаа эндээс өөр тул санаа зовох хэрэггүй гэж тайлбарлалаа. Үүнийг сонсоод Розли анхаарлаа Риста руу шилжэв. Хэрвээ сая илүү бэлтгэл хийх хэрэгтэй бол тэр бурхан түүнтэй хамт тулдаж болно. Сая даруй энэ санааг нийцсэн Розлиг хэлв. Риста бурхан хэсэг цолтой байж болох ч хэрэггүй, юу ч хийж чадахгүй. Зөвхөн арга нь л түүний бэлтгэл хийхэд бусаж ирэх хүртэл энд хүлээх байлаа. Сая ялаа армийг ажиглан ялалт олох боломжгүйгээ харсан. Үүнийг харсан Розли гайхаж саяын дуудан хамтрагчдыг нь өгөхийг хараад зогсож байгаа Хүйтэн Баатрыг гэж дуудан зэмлэнэ. Сая маш тайван байж хэрв боломж байхгүй гэдгийг мэдэж байгаа бол яаралтай орох нь маш тэнэг үйл. Ийм нөхцөл дараагийн алхмуудыг тайван тооцох хэрэгтэй гэж хариулдаг. Розли хуруугаараа зааж түүнд дайсны зүгтаа аж байгаа гэж буруутгав. Үүнийг сонсоод Ристаг бас өмгөөл саягийн зөвхөн хэд болгоомжтой гэж хэлв. Гэхдээ яг энэ болгоомжтой зан хэд хэдэн ялалт авчирсан. Риста саяг бусаж иртэл Розлиг баг зэрэг хүлээж байхыг хүсв. Розли Ристаг зэмлэн бурханлаг хүн юу мэдэх вэ? Амьдрал ба үхлийн тухай юу мэдэх вэ? Түүний цэргүүдийг олон үхсэн байлаа. Риста яаж ойлгох вэ? Гинэт сая үг хэлв. Тэдний ахлагч нь Розли өөрөө байсан. Тэр ямар стратеги байхгүй тул цэргүүдээ үхэл рүү удирдсан. Розли уурлан саяны зохихоргүй. Гэхдээ тэр түүний гарыг саатуулан эсрэгээр нь цохлоо. Бүх хүн гайхан харлаа. Розли зогсохгүй хэд хэдэн удаа дайрахыг оролцсон ч саяын цохилтоос нь хацар нь хавцсанд Розли уурлан уйлв. Гэхдээ сая тоосонгүй. Риста бурханлаг ордон руу портал нээхийг хэлв. Тэд буцаж ирэхэд Риста саян руу ойртон түүний зан үйлийг огт зүв биш гэж хэлв. Розли одоо ч эмэгтэй сая гартаа чанга атгаж эмэгтэйч байсан түүний тэнэг бодолд хизээч уулж чадахгүйгаа хэлдэг. Дараа нь ялааны армийг ялах төлөвлөгөө гарч ирэв. Түүний эхний дэлхийд зөвхөн буу хэрэгтэй байсан. Гэхдээ энэ буу байхгүй тулд луутай солих хэрэгтэй болов. Дараа нь Риста саян руу луут бурхан Мидастай уулзуулав. Сая Ристаг танилцуулахад зөвшөөрөлгүйгээр шууд асуув. Хэдэн сум зэрэг буудаж чаддгийг мэдхийг хүсв. Энэ үгийг сонсон Мидас модон луут бууга тавьж ич хэдийн лууг бүтээв. Дээд хэмжээнд нь 7 сум нэгэн зэрэг төгс нэвтрлээ гэж буудаж чадна. Хэрвээ саяын сурахыг хүсвэл эхлээд ич хэдийн лууд хэрхэн бүтээхийг мэдэх хэрэгтэй. Энэ үгийг сонсон сая алалууг асуув. Галын лууд хэрхэн бүтээхийг зааж өгөөч гэж. Алалуу юу ч үзүүлсэн сая ямар ч асуудалгүйгээр хийж чадлаа. Сая Мидасаас суралцахаар үлдээж маш алалуу Ристаг аваад явлаа. Маш өөрөө суралцах хүслийг илэрхийлсэн ч алалуу энэ үе зүгээр л сууж чихэр идэхийг хүсв. Тэгэхэд Криси өнгөрөв. Ристаг хараад Аделина талаар сануулгах гэж төхөв.
Түүний санууснаар Риста саяны өмнө нэг охиныг гомдоосон гэдгээ санаад Кирсе ба Аделина нөхцөл байдал өдрийн турш сайн биш гэж мэдэрч саяныг алах тухай шивнэн ярьсан нь байв. Риста санаа зовн Ариягаас тусламж гуйхаар очив. Үүнийг сонсоод Ария нэмсэглэн сая хизээж ургаж түүнийг барьж чадахгүй гэж тайвшрууллаа. Дараа нь Ария Машиг харлаа. Түүний бие тамга байсан тул Ария тусалж түүнийг тайлахаар шийдэв. Маш төдийгүй алиулийн нууц чадвартай байв. Тиймээс Риста хоёр хүүхдийг Ария үлдээгээд ганцаараа Аделинагийн байшинд очив. Тэнд орсон даруйда Риста айсан байдалтайгаар хаан дээр цуснд кил буюу ална гэж бичсэн байв. Аделина гэнэт Ристагийн ард гарч саяг авч ирсэн эсхийг нь асуулаа. Риста хөлрөн хариулж энэ удаа өөрөө ирсэн гэдгээ хэлв. Аделинагийн байшингаас гараад Ристаг шууд саяныг сэрэмжлүүлэх хэрэггүй. Хэрвээ тэр хангалттай сурсан бол хэд хурдан зогтох ёстой байв. Гэхдээ аль хэдийн оройтсон байлаа. Аделина Ристагийн ард зогсож байв. Тэр сайн мэдэж байлаа. Риста ганцаараа буцахгүй гэдгийг. Тиймээс санаатаагаар дагсан байв. Одоо саяд асуудлаа шийдэх цаг нь иржээ. Дайны бурханлаг эмэгтэй аллагыг хийх сэтгэлийг Риста амсгаа авчээ. Гэхдээ сая үл ажир нь Аделина руу алхан очин толгойд нь илж үсэн жаахан эвдэрэлтэй байна гэж хэлв. Сая энэ үйлдэлийг маш их гайхалтай байсан тул Аделина эцэст нь түүнийг уучлан саяныг үргэлжлүүлэн лууд сургалтыг нь хийхээр тулд явуулжээ. Риста буцаж Ариатай цай ууж сув. Ария эхнээсээ зөвлөсөн шиг санаа зовох хэрэггүй. Аделина сайн бурханд тул хүн алахгүй. Тэд хоёр юу хийхийг хүсэж байгааг нь хийлгэе. Ария Риста маш баалалуг шалгахаар урлаа. Ария хаалгыг нэгээд маш юу чаддгийг нь үзүүлнэ гэж хэлв. Маш догтлон босож гарынхаа хэлбэрийг томруулжээ. Энэ машин бид нуугдсан хүч даргын аран байсан. Ария өөрийн чадвараа үүнийг машид нээж өгсөн. Одоо энэ гараар маш их хохирол учруулж чадна. Ария баг зэрэг айж байлаа. Ийм том гар нь огт зөв биш мэт санагдаж байв. Алилуу даруй санал нэгдэв. Машин бие жижиг боловч гар нь томорч ямар нэгэн мутацтай хүн шиг харагдав. Хамгийн дотны найзынхаа үгэнд уурсан маш алилууг загнав. Гэнэт түүний яриа хөдлөнгөөс нь маш удаан болов. Энэ алилууг нуугдсан дэмжиж ид шид болох Daily Spell байсан бөгөөд тэр үүнийг нээж чадсан юм. Гэхдээ энэ бүх зүйл биш. Алалуулын машийг удаашрлалын нөлөөг арилгаж Spell-ийн түүнийг дүүрэглээ. Энэ удаа маш зогсож чадахгүй аман дасалтгүй ярьсаар бүгдийг инээлгэж байв. Энэ явдлын дараа Риста алалууг бүрэн магтав. Хэрвээ эхнээсээ Ария хоёр хүүхдийг заахыг зохицуулах гэж бодсон бол эхнээс нь тэднийг Ариад үлдээх байсан. Ария Магдалыг нь татгалзав. Үүнийг тэдний төрөлхийн потенциалыг ашиглан туссан гэдгээ хэлв. Хоёр хүүхэд одоо сайн байлаа. Риста зөвхөн саяны асуудал сайн явагдаж байгаа эсхийг л хүсэж байв. Сая Мидастай сурч байгааг сонсоод Ария ширээг хүчтэй зөхиж босч Риста Мидас болон бэлгийн донтой бурхан гэдгийг хэлв. Жил бүр Мидас олон баатар хүүхдүүдийг хулгайсан тул Иштар түүний тэр ойд хорсон. Хэрвээ ийм зүйл болох юм бол сая дахин баатар байх боломжгүй. Учир нь бурхан энгийн хүнтэй харьцах нь хууль зөрчсөн хэрэг болдог байна. Арияг анхааруулгыг сонсоод Риста царайн цайж саяг олох гэжгүй. Тэнд очиод сая Мидастай ганцаараа зогсон модноос унжиж нүцгэн байгааг нь олж харлаа. Риста асуухад Мидас өмнө саяны хүлээхийг нь хүссэн гэж мэдв. Риста Мидасыг бэлэгдэхээр явсан болтой. Гэртээ буцах ирэхэд тэр ийм байдалтай байлаа. Мидас догтлог инэж энэ саяын эцсийн шалгалт болно гэж хэлв. Сая ид шидийн луут ашиглан шууд уяанд сум харван хэрэгтэй байсан. Дараа нь Мидас газар унах бөгөөд Риста үүнийг зогсоохыг оролдов. Гэхдээ Мидас Ристаг үл тоосон. Сая маш тайван лууг татан хоёр сумын нүдрүүн нэгийг нь амаар нь харгуулжээ. Гэвч Мидас босч чадсан бөгөөд маш ба алалууг айлгав. Бурхан шиг харагдсангүй. Энэ үед Мидас Машиг анзаарлаа. Жижиг хүүхэд штэ. За би эхлээд Машиг идэнэ гэж хэлээд түүн рүү давшив. Маш айсандаа зогтов. Сая 5 сум харвуулан Мидасыг модны мөчөд наажээ. Гайхамшигтай Мидас хэлв. Нэгэн хүн нэг дор 5-ыг бурханлаг сум харван чадвартай байлаа гэж бодоход маш аимшигтай байлаа. Сая бүрэн бэлэн байдалд орж багийн өөр ертөнц рүү телепорт хийв. Гармагц Карл болон аль хэдийнэ тэдний ард зогсож байлаа. Росила ганцаараа Билбогийн орд руу явсан гэж Ристаг хэлв. Энэ бүх зүйл саягийн тооцоонд багтаж байсан. Сая Машиг авч агаарт нисв. Монстр орд маш хол байсан бөгөөд Росила өмнө очиж чадахгүй байлаа.
Баг бүгд хамт явлаа. Сая өндөр барилал сонгож нөхцөл байдлыг ажиглав. Одоо Розила аль хэдийн орд руу авирч байлаа. Бурханлаг байрын ачаар нислэгийн шувуу түүний дайрах боломжгүй байв. Энэ төгс өрх байлаа. Сая лууд татан Билбабын чиглүүлв. Энэ зайнаас харавхад заавал онож таарна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Тэр сум тавих гэж байтал цэргийн хэсэг ирж Баатарт мэдлэлээ. Эдгээр хүмүүсийн дуу чимээ их гаргаснаар Риста санаа зовж шувууд тэднийг олж мэднэ гэж айв. Гэвч энэ бүх зүйл нь саяны тооцоонд багтаж байсан юм. Розила зөрөгтэй эсвэл тэнэг байсан Билбобтэй ганцаараа тулдах шаардсан агаарт нь авч гарчээ. Цэргийнхэн дуу чимээ их гаргаснаар шувууд тэднийг шалгах гэж нисээд эхэлсэн юм. Ингэснээр сая өөрийн сэлмийг Риста руу дүрлээ. Риста Баблыг анхаарлыг сарниулах гэж уриалав. Сая юу хийхийг нь ойлгоогүй ч Риста түүний захиалгыг дагаж Библийн өмнө нисэж очив. Розила шууд судлахыг шаардав. Билбаб яагаад зөвшөөрөх вэ гэж асуулаа. Эхэндээ Розила зөвхөн саяныг татан өрх байсан ч тэр түүнийг өгөхгүй. Харин түүнийг агаарт унгаахыг занал хийллээ. Розила үхлийн ирмэгдээ саяныг хараан шүмжилж байлаа. Дараа нь сая сургалтын дуусны эсхийг асуухад Бүлбим саяны лууд ашиглан дайрах гэж байгааг ойлгоно. Тиймээс тэр Розилаг маш өндөр таваачин луутын хүрээнээс хол байлгав. Риста дагаж нисэж байсан тул тэр Розилыг маш их хүчээр шидэн унгаахаар төлөвлөж байжээ. Тэгэхээр сум түүний нүүрэн дээр нисв. Розила оргож Ристаг амжилттай түүнийг барив. Бүлбим итгэж чадахгүй байлаа. Сая ийм өндөрт сум харуулах боломжтой гэж төсөөлөөгүй юм. Дараа нь сая 7 сум харваж Билбэр рүү чиглүүлв. Тэр хэрхэн ч цугцсан ч сумууд ирэлт шувууд болж хувирч түүн рүү мушгин нислээ. Тулдаан дуусав. Риста Розилыг газарт буулгав. Розила саяны хараас шүмжиллээ. Баатар ийм байдлаар ялах эсгүй. Жинхэнэ Баатар нүүр тулан тулдаж ялдаг. Сая үл тоосон. Энэ бол зөвхөн Ристагийн шимнээ мэт байлаа. Розила саятай тэмцэж чадахгүй гэдгээ мэдэж өөр юу ч хийж хэлсэнгүй. Билби бүхсэн байлаа. Одоо үлдсэн шувуудын цэвэрлэг цаг иржээ. Маш ба алалуу тулдаанд орж байсан ч үнэндээ зүгээр л Машид алалуугийн хурдны иж эдийн тусамж үзүүлж шувуудын цогцыг цуглуулж байлаа. Розила саяд нэг зүйлийг хэлэхээр Изел тосгон чөтгөрийн эртний ялах домогт хуйг бамба хадгалагдаж ирсэн. Сая хэрэгтэй бол очиж аваарай. Сая сэрэмжтэй байсан тулд хуйг нь харшилтай эсхийг дахин асуулаа. Розила яагаад Ристаг телепортыг хаалгах нэгээд саяд хуйг авахын тулд дагуулахаар өрөв. Гайхалтай сая энэ удаа бурхны ертөнцийн рүү буцахыг шаардлагагүй зөвшөөрөв. Тэд телепортын хаалгаар гарсан даруйд Изел тосгонд сүрсэн байдалтай байлаа. Сая хүн рүү дөхөж байсан аратан руу гүйж хүнийг хамгаалах гэж байлаа. Гэвч тэр хүн хэрэггүй гэж хэлв. Энэ аратан бол тэр хүний дуудан гаргасан амьтан байжээ. Тэр хүн Кики Пал гэдэг хүн байсан бөгөөд чөтгөрийн 4 тэнгэр элчийн нэг байв. Энэ удаа тэр домогт хуйгийг устгахаар ирсэн байлаа. Эхлээс хэлэм одоо хуйггүй сая чөтгөрийг яаж ялах юм бэ? Риста айва. Аратны цорын ганц үүрэг нь хуйгийг устгах. Сая ялах нь Кики Палын өөрийн үүрэг. Саятай тулдаж чадахгүй болохоор өөр аргыг ашиглах гэж байв. Тэр уут гарган жинэхэд маш ба алалуу хоёрыг тасалсан толгойг хараад байлаа. Энэ Кики Палын эхнэр хүүхдийн толгой байв. Тэр хутаг аваад өөрийнхөө хүзүү рүү тулж гэр бүл болон Изелийн тосгоныг зориулсан ямар ч баатрыг дарж чадах хүчирхэг аратныг дуудан гаргахаар таангарлагжээ. Түүний хөл доорох ид шидийн тойрог эрэлтэж эхлэв. Сая Ристад яаралтай бурхны ертөнц рүү портал нээхийг хэлв. Тэр ямар дайсандаа тулгархаа мэдэхгүй ч болгоомжтой байх шаардлагатай гэдгээ хэлв. Тойрог гэрэлтэж аратан гарч ирв. Энэ Дэд Марк гэдэг амьтан байлаа. Риста шууд мэдээллийг шалгав. Түүний үзүүлэлтэнд тийм ч өндөр биш байв. Статус нь нууцлах чадвар ашиглаж байна уу? Сая ингэж бодсонгүй. Магадгүй өөр нууц чадвартай байж магадгүй гэж бодлоо. Сая сэлмээ гаргаж амьтны хоёр хувааж Риста портал нээхийг яаралтай хэлв. Гэвч амьтан хоёр хэсэг болж хуваагдсан ч дахин өөр хоёр адилхан амьтан гарч ирв. Байдал маш таагүй байлаа. Сая өсөрч тасралтгүй довтлогоо хийж Риста портал нээхийг ятгаж байв. Риста хурдан порт нэв. Саятай ойртож тэрээр жаахан шарахтай байсан ч өвдөөгүй мэд жүжиглэв. Маш аратны санаа зовж байлаа. Риста бурхны ертөнцид байсан тул санаа зовхгүй байв. Тэр бурханд энэ газрыг нэвтлэх боломжтой гэж итгэлтэй байлаа. Гэнэт Дэд Марк тэдний ард зайд тастан орж Риста айд цайсан нүрээ саяг ямар арга байгааг асуув. Сая байхгүй гэж хэлсэн бөгөөд Риста бүр илүү айв.
Сая бууж өгвөл Ристаг аюулд орно гэж хэлв. Энэ үед бурхны ертөнцийн 3 бурхан гарч ирэв. Тэд нийслэл товтлогоо хийсэн ч огт нөлөөлөөгүй. Ристаг цайвартаж хараа Сая аль хэдийн одоо холдсон байв. Риста түүний дагангүй. Дээд Марк 3 бурхны хурдан ялав. Тэднийг дагаж мөшгөв. Бурхад зам замаараа саад болох гэж гарч ирэв. Боксинго, сумаго, усны бурхан бүгд түлхэгдэв. Сая зам дээр Адилнатай уулзсан Аратны түр саадуулахыг хүсв. Сая асууснаа мэдээж Адилны туслав. Тэр сэлмээ гаргаж Дээд Маркийг тасалж эхлэв. Дээд Марк 10 хэсэгт хуваажээ. Гэвч Аратан дахин олон болчихлоо. Адилнээ маш муухай зочиж Саяг харж зөвхөн санаа алдав. Түүний хитрхи сул байсан гэж Сая өөрчлөн тооцоолж байв. Тэд Адилныг шүүмжсэний дараа орхиж үргэлжлүүлэхээргүй. Риста дагаж ирсэн Сая яаралтай арга бод гэж ойрлов. Одоо Сая өөрийн төвшин чадвараараа Аратан ялах боломжгүй байсан гэвч тэр өөрөө ялах боломжгүй Аратантайгаа тулдахыг аргыг өөрчлөн бэлдсэн байв. Саян Велкаригийн өдөр бүр зурдаг сүмийн дэвэртгүй. Сая шууд тусламж гуйхгүй байлаа. Учир нь хэрвээ хүсвэл Велкари тэмцэхгүй гэж мэдэж байв. Тиймээс өөр арга хэрэглэн шаардлагатай байв. Дээд Марк яг түүний ард байлаа. Сая зогсож Аратны сумыг нь хүлээв. Дараа нь жаахан хазаав. Сум Велкарийн зурсан зураг руу нисэн. Велкарийг дэхэд уурлан Саяны төлгөөний дагуу Аратны толгойг дарчээ. Мэдээж амархан өгөхгүй тул Велкари дахин довтолж Аратны гинжээр чангалаад боожээ. Гэвч амтны гинжнээс амархан мултарчээ. Тэгээд Велкари аргагүйд орсон мэд инээлээ. Дараа нь тэнгэр рүү харж чанга орлов. Даруй Велкари аавра болон хүч өсөв. Сая шалгаж түүний бүх үзүүлэлт хамгийн дээд хэмжээнд хүрснийг ойлгов. Велкари бүх хүчээ гаргаж портал руу өсөв. Дээд Маркийн дотор нь оруулж даруй задарч үгүй болов. Велкари унаж буйг хараад Раста гимцэн гэж бодож тусламж үзүүлэх гэж ойртлоо. Гэвч Велкари түүнийг зогсохыг тушаав. Тэрээр Аратны өөрийн биеэр барьж техникийн уршигаар биеэрээ тайтгаруулжээ. Дараа нь Велкари босч Ристагийн цээжийг гатхан түүнд гомдлов. Энэ Аратан Ристагийн авчирсан мэдэж байсан юм. Тэгэхдээ Сая гарч иж Велкарийн гарыг атгаж Ристаг түр хойш түлхв. Сая Велкарийн тулааныг маш сайн ажигласан. Тэр Divine Rain-ийн түүнд зааж чадах цорын ганц хүн байлаа. Велкари Саяны хараад доромжлож хэлв. Тэр хүнийг хизээч заахгүй гэж Саяны сэлмээ гаргаж Велкаригийн хүзүүнд чиглүүлв. Велкаригийн нууцыг мэт тэрээр туслахыг зөвшөөрлөө. Велкари явсны дараа маш ба алал Растагийн суралцахыг зөвшөөрөл хүсв. Риста шууд зөвшөөрөв. Сая хувцснаасаа чулуу гаргаж домогт хуйгаа хэсгийг нь Ристагийн үсээр холин маш бат бөх сэлэм үүсгэжээ. Энэ үед Риста Саяны тэрвэрч гүйж Сая шууд түлхэн үнэр нь хэд хурц байна гэж гомдлов. Риста усанд орох ёстой байлаа. Тэр хаалганы гадна Сезертэй таарсан бөгөөд Сезер шууд Ишта Дээд Маркийн талаар дуудсан гэж мэдэгдэв. Риста үсрэн орж Иштатай уулзав. Гэвч бурхан түүнийг буруутгахгүй байв. Энэ удаа өөр шалтгаанаар дуудсан байлаа. Ишта Ристаг зураг үзүүлв. Чөтгөрийн сүүлийн тэнгэр илж хөдөлж армиг удирдан ямар нэгэн зүйл эзлэх гэж байлаа. Иштад энэ хотыг аврахын тулд Саянд яаралтай авчрах хүсв. Риста тушаал хүлээн авч явахыг хүсв. Гэхдээ Ишта түүнд яарах хэрэггүй гэж хэлв. Риста усанд орох завтай байлаа. Учир нь түүний бие үнэр жаахан муухай хурц байсан юм. Маргааш өглөө Риста Арийг уулзав. Түүний нүүр уулааж байлаа. Ишта болон Саягаас сүмжлээ суусны дараа тэр өдөржин усанд оров. Маш ба Алалуу хоёр Аригийн сургалтаар маш их хөгжсөн, сайжирсан байдаг. Маш одоо бүрэн хэмжээний луу болж чаддаг бол Алалуу шин төрлийн ич сурчээ. Хоёрыг аваад Риста Саяыг хайхаар явлаа. Гэвч Сая Велкаритай хамт орон дээр нь нүцгэн сууж байлаа. Риста хурдан очиж Велкарийг загнав. Хүмний ба бурхны хооронд харьцах нь хориотой гэж хэлв. Дараа нь Риста цүнхнээсээ хүүхэлтэй гаргаж ирэв. Велкари эхэндээ үүнийг зулцган хүүхэлтэй гэж бодсон. Гэвч энэ нь хүүхэлтэй Ристагийн үсээр ихэгдсэн болохыг мэдээ тэр даруй гарч чадав. Риста их гуниглав. Тэр хүүхэлтэй Саяад хэрэг болно гэж бодсон ч өөрөө хөгийн бурхан болжээ. Риста Саяад шууд өөр ертөнц рүү буцах хэрэгтэй гэж хэлв. Сая даруй зөвшөөрөв. Гэхдээ Риста анзаараагүй. Сая өмнөх шигээ бэлэн гэж огт хэлээгүй байлаа. Бүлэг нийслэл хотод очлоо. Хотын байдал тулааны талбар болсон байдаг. Сая хараад цэрэг нөхцөлийн байдлыг тайлбарлав. Кейсер чөтгөрийн сүүлийн тэнгэр илж айрмаа удирдан шууд ирж байлаа. Хаалгыг хамгаалж урд нь давшуулахыг зөвшөөрч болохгүй байв. Кейсер чөтгөрийн игнэнээс гарч ирэв. Тэр чангаар орилж хотын хамгийн хүчтэй
бүлгийн дуудлаа. Түүний үзүүлэлт маш өндөр байсан. Бусад 3 тэнгэр элчээс ч илүү. Сая түүний ганцаараа тулдах болов уу гэж боддож байтал гэнэт хөгшин хүн гарч ирэв. Энэ эзэнт гүрний домогт генерал байлаа. Хөгшин хүн алхам хийж Кейзерийг нэг цохилтоор хувааж тастав. Риста гайхав. Генерал Валк сэлмээ авраг том ир болгож чөтгөрийн армийг устгав. Армийн араас Ристагийн бүлэгт мэдлэв. Риста түүний хүчнээс их сэтгэл ханамж авлаа. Гэвч бодож үзэхэд хэрв ийм хүчтэй байсан бол яагаад чөтгөрийг ялахад оролцдоггүй юм болоо. Валкийн нүүр хувирч өвдөг сөхрөн түүний туслагч тайлбарлав. Генерал хүүхдийн буцах процессыг эхлүүлсэн гэж байв. Дэлгэрэнгүй яриаг байх зур өмнө тэдний өмнө байсан хөгшин генерал Няра болж хувирлаа. Валкийн зан байдал яг хүүхэд шиг байсан. Тэр цэргүүдийн өмнө биеэ барьж чадалгүй бол тусламж түүний бамбаа сольж өгөв. Сая Ристагийн анхааралтай ажиглахыг хэлв. Энэ ямар сонин чадвар вэ гэж Риста гайхав. Тэгэхэд Розила ярив. Валкийн хүүхдийн хэлбэрт байх үед юу санаж чадахгүй байлаа. Тэр Розилээ эгчээ гэж дууддаг байсан. Үнэн дээр бол түүний охин байлаа. Цэргүүдийн цуурхал тараагахгүй тулд Розила тэднийг ажилд явуулж саяг бүлэг тайлбарлав. Энэ бол чөтгөрийн хаанаас ирсэн хараал байсан. Харин энэ хараалаас болж Валк нийслэлээс гарах боломжгүй болсон юм байлээ. Розила дэлгэрэнгүй дараа тайлбарлав. Розила Валкийг дагуулan авч одов. Сая бүлэг 2 цагийн дараа ир гэж хэлв. Сая түүний уулзаж болдоггүй байлаа. Энэ үед Риста бүлэгт хотын жаахан судахыг хэлв. Хотод хүмүүсийг баярлаж нийслэлийг аварсан генералыг магтан дуулж байлаа. Валкийн зовлонгийн талаар цөөн хүн мэдэж байв. Чөтгөрийн сүүлийн тэнгэрийн элч унсан байлаа. Одоо зөвхөн Валк үлдсэн Риста ямар нэгэн учир дутагдaltaй байгааг мэдэрсэн. Нэг казиногоос үрд өнгөрсөн тэдний зайрмаг өмссөн хострууд Ристаг дуудав. Риста тоглохыг их хүсв. Гэхдээ саяан зөвшөөрсөнгүй. Казино бол сэрэмжтэй хүний хувьд хориотой газар байлаа. Ямар ч магадлалтай нэг хувийн алдагдал нь түүний хувьд хангалттай байв. Явхдаа сая түүнтэй инээлдэж тэрээр тоглоомч байдалтай учраа Валкари түүний 3 дахь эгч бурхан гэж дуудсан гэж хэлдэг. Тэгэхэд сая нэг эмийн дэлгүүр харлаа. Эзнийг нь ярих ёсоор эдгээр ургамал нь маш хүчтэй нөлөөтэй бөгөөд шархыг дараа ангааж чаддаг байв. Сая бүхний худалдан авах гэж байхад Риста түүнийг зогсоов. Тэр өөрөө эдгэрэх чадвартай тул мөнгө өрөх шаардлагагүй гэж хэлв. Гэвч дэлгүүрийн эзэн бууж өгөөгүй өөрийн ургамал нь ямар иж идтэй ангаах чадвараас доогуур биш гэж мэдэгнэ хэлнэ. Тэгтэн нэг шархтай цэрэг өнгөрөв. Үүний дараа дэлгүүрийн эзэн ургамал ба Ристагийн жидний ангаах чадварын хоорондын уралдаан болов. Нарийн тооцоогоор яг 1 минутын дараа Риста ялагдав. Хотын хангалттай үтсэн гэж мэдрээд сая бүлгийн ордон руу удирдах Розилитой уулзав. Хаантай уулзахаас өмнө Розила эхлээд ариун гуйгийн талаар асуух хэрэгтэй байлаа. Сая шулуун нүрээрээ шудрах хэлв. Энэ хуйг чөтгөрийн армийн холбоотой байна. Дараа нь Розила бүгдэд Валын түүхийг ярив. Энэ удаа Розила саяын дуудаж тусламж хүсв. Түүний эцэг Валс нь эзэнт гүрний төлөө бүх амьдралаараа тэмцэн. Тиймээс үлдсэн хугацаанд амар тайван амьдрахыг хүсв. Хэрвээ дараа уулзахад саяатай хамт тулдахыг хүсв. Сая гэртээ үлдэхийг ятхаастай гэж хүсв. Сая ямар ч бодлогүй гэж зөвшөөрөв. Тэр өндөр настай хүнийг дагуулах нь зөвхөн ачаа болно гэж боддог. Дараа нь бүлгийг Розилитай доктор Валтай уулзуулав. Вал одоо Ахмад хүний хэлбэртэй иргэн ирсэн байдаг. Сая бодлыг сонссны дараа Вал тулдаанаас гарч болно гэж зөвшөөрнө. Тэгэхэд нэг зэрэг гүйж орж чөтгөрийн үлдсэн хүч нийслэлийн дайрсаар байгааг мэдэгнэ. Вал сүүнийг сонсоод армийн удирданд тулдахыг хүссэн Саяг зогсов. Тэр хэлэхдээ өөрөө асуудлыг зохицуулна гэж байв. Валс хаант улс зөвхөн ордныг хамгаалж үлдэх ёстой байлаа. Сая Ристаг Валтай ярилцахад үлдэв. Харин маш баалал тулдааны талбарт дагалдан явлаа. Сая явсны дараа Вал Ристаг авч эзэнт гүрний сүмийг үзүүлв. Явх зураа Риста Саяг шүүмжлэн их гомдлов. Валс зүгээр инээ. Тэр хэлэхдээ хүчтэй хүмүүс ихвчлэн сонирн байдаг. Риста түүний үгэнд санаа зовох хэрэггүй гэж байв. Дараа нь Риста асуув. Бурхан хэрхэн мөнхийн амьд байдаг талаар ойлгосон эсхийг Риста ойлгоогүй бол Вал тайлбарлав. Одоогийн байдлаар Ристагийн бие зөвхөн хүйсвэр сүнс агуулж байлаа. Түүний жинхэнэ сүнс нь Тэнгэрлэг орон дахь нэг өрөөнд хадгалагдсан байв. Тэр сүнс байгаа цагт Риста үхэж чадахгүй. Энэ саяанд ч мөн адил хамаарна. Тэр бол өөр ертөнцөөс дуудагдсан баатар. Энэ үед Валс бурханлаг бунхан гард очин Риста нэг гэж эдийн зүйл үзүүлэхийг хүсв. Энэ эд зүйл нь бурханлаг сүнсийг тасалж дараалан хүний жинхэнэ сүнсийг устгаж чаддаг байв.
Хаана нуусан ч хамаагүй Ваас бурхан алах сэлэн барьж шиглүүлэн энэ үхэн гэж зарлав. Шалтгаан энгийн байлаа. Тэр өмнө Чөтгөрийн хаантай учирсан. Тэр үед өөрийн хүчээр тулдаж чадах гэж бодсон Чөтгөрийн хаан асар их хүчтэй байсан тул Ваас түүнийг хараад чичирч байв. Тиймээс тэр цаашлаа Чөтгөрийн хаанд мөргөж байсан байна. Өмнө залбираад байсан нэг бурхан Ваасыг дормжлон үхлийг үзүүлэх гэж байв. Ингээд Риста руу тавтлав. Тэр амьдрах гэж гүйж байв. Гэхдээ Ваас хурдан дарж чадлаа. Сүүлийн мөчөд Риста зөвхөн уйлж саяатай эвлэрч чадахыг л хүсв. Тэгэхэд 3 ид шидийн сүм нисч ирэв. Ваас гайхшуулв. Сүмийн үүд нь маш алалуу Розило байлаа. Дээжээ саяан ирж ороосон мөгийг тайлж Ристаг маш бүлэгт түлхв. Тэр ганцаараа Уэлстэй тулдав. Яаж мэдсэн талаар асуугаа заяа инээж уулцсан мөчөөсөө эхлэн олон боломж байсан. Гэрлэг хаант Кейсер үхсэн дүр эхлээд Ваас Чөтгөрийн хаанд бууж өгөх. Ристаг жинхэнэ бурхан биш гэх мэт бүгд таамаглал байв. Гэвч эдгээр таамаглалын ачаар саяа цагтаа ирж Ристаг аварсан. Үүнийг сонсоод Ваас инэв. Энэ маш болгоомжтой зан үнэхээр сонирхолтой юм гэж бодов. Энэ үед гинет тэр цусаар ханаж хөгшрөлтийн шинж тэмдэг гарна. Түүний сүүлчийн мөч ойртож байв. Тиймээс Ваад эргэлзээгүйгээр өөрийгөө чөтгөрүүдэд өргөв. Тэр им уугаад бие буцаа залуу нас руу эргүүлв. Бүх үзүүлэлт нь өсч Риста хүртэл хөсөн урсч хитлнэ айсанда. Саяа хурдан уушиж түүнтэй ур чадвараас сольж эхэлв. Ваад саяа магтлаа. Тэр маш хүчтэй гэж хэлв. Гэхдээ энэ хангалттай биш байв. Ваад саяагийн нэг сэлмийг хаяж ич идээр зохив. Сая бие нуглан довтлохоогоо хаалаа. Ихэнхийг нь хааж чадсан ч тэр анх удаа энэ ертөнцид ирснээс хойш цус алдаж эхэллээ. Сая Чөтгөрийн хаанд өөрийн хамгийн хүчтэй арга хэрэгэлсэн нэ хадгалахаар төлөвлөсөн ч энэ удаа хязгаарлаж чадсангүй. Тэр гар дээр зүүсэн хүнд бөгшнүүдээ авч эхэллээ. Дараа нь маш өөр нэг сэлмийг өгөхийг дуудлаа. 2 сэлмийг атхан сая тэдний галын хүч шингээв. Ваастай тулдахад бэлэн боллоо. Хоёулаа улаар нь тулдаж эхлэв. Тулдаж байхдаа Ваас чанга инэв. Сая өмнөхөөсөө арай дээр боловч хангалттай биш гэж хэлв. Тэр саяагийн сэлэмний стилийг дассан байлаа. Дараа нь сая ялагдаж эхлэв. Алалууг саяад хурд нэмхийг хүсэв. Хэрэггүй алалуу татгалзав. Сая бол маш болгоомжтой хүн. Тиймээс энд ороод аль хэдийнэ бэлтгэгдсэн байв. Маш ба Розило саяад туслахыг хүсэв. Гэхдээ тэр зогсов. Тэд маш сулхан тулд орвол өгөх нь тодорхой байлаа. Сүүлийн толгойн дараа сая бэлэн байлаа. Ваал ба тэр давхцсан тулдаж сая нэг гар тасарлаа. Ваас саяг дуусгах гэж инэв. Гэхдээ сая бос товтлогоо хааж чадлаа. Энэ Ваасыг гайхшруулаа. Сая өвдөлтөөс айдаггүй гэж үг. Гэхдээ хамаагүй. Гараа алдсанаар ялтан түүний хувьд тэд болжээ. Сая ингэж бодсонгүй. Тэр ганцаараа гараа алдсангүй. Үүнийг хэлээд Ваалын гар бас онов. Валкеригийн 9-р хэлбэрийн техник өөрийн биеэр ижил төстэй гэмтлийг дайсанд буцаах тусгах арга байлаа. Сэлмээ алдсан Ваас зөвхөн гартаа л байсан ч тэр саягийн сэлмийн товтлогоог хаах гэж урагш давших цээжиндээ том нүх гарлаа. Тулаан дууссан юм. Риста хурдан саягийн гарыг нөхөх гэж гуйв. Имчилсний дараа сая Ваасыг имчлүүлэхийг хүсв. Сая имчилж байхдаа Риста Розилогийн аавыг анхаарахыг нь хэлв. Розило хүлээмжшүүлсэнгүй. Ваас өөрийн сүнсийг житгүрд зарсан тулд тэгхдээ сая Розилогийн хатар дээр нь зохиод чи хэрхэн хүснээр орилж харааж болно. Гэхдээ Ваас өгсөний дараа хийх хэрэгтэй. Одоо түүний сүүлчийн мөчийг яар Розило үйлж эхлэв. Ваас өгөхийнхээ өмнө толгойд нь илбэж хайртай гэдгээ хэлвэ. 3 хоногийн дараа Генерас Ваасын оршуулга болов Розило хатан залгамжлагч болжээ. Тэр сайн хатан болох магадлалтай сая 3 хоног гүн ойрсож сэрэх шинж тэмдэггүй л байлаа. Риста энэ боломжийг ашиглан маш баалаллыг авч тоглуулахаар явлаа. Болгоомжтой хүн сэрхээс өмнө гэтэл сая аль хэдийнэ ард нь зогсож байлаа. Одоо сая Чөтгөрийн хаантай тулдах дараагийн төлөвлөгөө ярмаар байлаа. Ваалтай тулдахдаа тэр бараг ялсан бөгөөд энэ удаа Чөтгөрийн хаантай тулдах төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй байсан юм. Чөтгөрийн хаан илүү хүчтэй байх тул сая илүү их дасгал хийх хэрэгтэй байв. Гэхдээ энэ удаа яарах шаардлага байхгүй. Сая бүлэгт 2-3 хоног чөлөө олгож Риста шоконд орж амаа ангаасан хэвээрээ байсан юм. Энэ үнэн байсан. Риста маш алалуу баялан хотод гарч энгийн амьдралыг сайхныг хайлаа. Харин сая өөр төлөвлөгөөтэй мэт харагдана. Маш алалуу Ристаг дагав тэд саяг ийм боломжийг олгосод итгэж чадахгүй байлаа. Энэ боломжийг ашиглан казино орж үзв, сайхан бааны огттой ярилцав гэж Риста 2 хүүхэд тэрвэн хэлв. Баярлах гэж байгаа бол энгийн хувцас өмсөж болохгүй. Одоо дуртай зүйлээ өмсөх цаг гэж хашгирлаа.
Дараа нь тэр хоёр хүүхдийн хувцсны дэлгүүрээ аваачин хүсснээ сонгуулахыг зөвшөөрдөг. Энэ үед Риста усны хувцсны хэсгийг анзаарлаа. Яагаад далаагаас хол байж байхад энд усны хувцас зардаг юм болоо гэж гайхна. Дэлгүүрийн эзэн тайлбарлав. Нийслэлд алдартай халуун рашан байдаг гэж. Халуун рашан Риста нүүрн нуулаж саяатай хамт орохыг төсөөллөө. Өөрийнхөө зохисгүй байгааг ойлгож түргэн тайвширч маш алалуутай хамт усны хувцсаа сонгохыг өрөв. Риста эргэн тойрноо харахад жирийн энгийн загварууд байсан. Тэнгэрийн ордных шиг дэлгүүрийн оёлынд маш дээгүр байсан гэж тэр гүнзгий амьсгаа авлаа. Гэтэл нэг худалдагч Ристагийн ард гарч ирэв. Түүний гомдлыг сонсоод шууд нэг усны хувцас танилцуулаа. Доод хувцас байсан ч дээд хувцас байхгүй. Эзэн тайлбарлав. Энэ Топлисийн усны хувцас гэжээ. Риста зөвхөн доод хувцасаа өмсвөл бүс нутгийн хамгийн анхаарлыг татах болно. Риста сэтгэлд нь дургуйцсанд эзэн өөр загварыг танилцуулаа. Нэг тал нь бүрхэгдсэн, нөгөө тал нь нээлттэй. Нэг талын цээжтэй усны хувцас. Энэ зөрөгтэй загварт ч гэсэн Риста сэтгэл хангалуун бус байдаг. Эзэндээ дуу ойрлов. Би ийм юм өмсөх эмхтэй хүн биш гэж. Эзэн үнэхээр туслахгүй гэж бодсон тул Ристаг тоолгүй. Маш алалуу саяад зориулан усны хувцас сонгохоор туслахыг нь хэлв. Эзэн Ристатай эрэгтэй хүн хамт байгааг олж мэдээд эрэгтэй усны хувцсны дизайныг танилцуулаа. Онцгой нээлттэй хэсэгтээ ингэж саяа усанд ороход савлуураас усаар дэвтээж болно гэжээ. Риста ам зайлуулж нэг талын цээжний хувцастайгаа хамт худалдан авахар шийдвэр гаргав. Орой өмсөх бодолтой байсан юм. Эзэн гайхалтай зүгээр Ристаг шоолж байсан. Бодтойгоор худалдан авахыг хизээж бодоогүй байв. Тиймээс Риста хөнгөлөлт өгөв. Дэлгүүрээс гарч маш өсөж байгаагаа хэлв. Риста тэдний ортон руу аваачин өдөрлөгөө төлөвлөлөө. Эхлээд хоол идэн дараа нь казино тоглон дараа нь баарн дуун халуун рашаанд орно. Эцэст нь саяатай шөнө өнгөрүүлнэ гэж төлөвлөжээ. Гэвч өрөөнд ороход саяа байхгүй байв. Орой уулзгаасаа тохирсон байсан ч бүлэг 1 цаг хүлээв. Дараа 2 ч гэсэн саяагийн эрх шинж алга. Магадгүй ерөнхий дэлгүүрийг үзэж яваа гэж бодсон Риста 2 хүүхдийг дагуулan хайхаар гарлаа. Олон газар хайсан саяа олцсонгүй. Энэ үед алалуугийн муу мэдрэмж төрөв. Ганцаараа жүтгэрийн хаан дээр очисон байж магадгүй гэж бодлоо. Риста үүнийг боломжгүй гэж итгэлтэй хэллээ. Сая тэр маш болгоомжтой хүн байсан ч генерал буулыг дөнгөж ялсан байхад жүтгэрийн хаантай ганцаараа тулдахаар явахгүй гэж Риста бодож байв. Тэр юу болсныг төсөөлж чадахгүй байлаа. Бусд нь аргагүй тул Риста сүүлчийн найдвараа ашиглах хэрэгтэй болов. Тэр Тэнгэрийн ордонд очиж иш тагаас тусламжгүй. Өрөөнийх нь хаалгыг нээгээд орсон иштэй байхгүй зөвхөн Ария уйлж байв. Риста ирснийг хараад Ария түүнд Иштатай уулзахаар авчирлаа. Тэд өрөөнд орж Риста даруй Тэнгэрийн ариун хадгалах өрөөг таньж мэдэв. Ишта Ристаг яагаад ирснийг мэдэж байв. Тиймээс шууд гол сэдв рүү орж саяны ганцаараа жүтгэрийн хаантай тулдахаар явсан гэдгийг нь хэлв. Үүнийг сонсоод Риста итгэсэнгүй. Тэр хүн ийм болгоомжтой хүн учраас ийм аюултай алхам хийхгүй байлаа. Ишта ба сая бол болгоомжтой гэдгийг мэдэж байв. Гэхдээ Ристаг мэдээгүй нэг зүйл байв. Саяны үргэлж хурц хол мэд санагдагч гүн дотор нь тэр үргэлж сайхан сэтгэлтэй залуу байв. Жүтгэрийн хаан бурхан алсан сэлэн байсан. Хэрэв Риста очвол тэр ч амиа алмаглалтай. Тиймээс сая ганцаараа үлджээ. Маш ялалууч мөн адил Ишта 2 хүүхэд саяаныг үйлдэлийг нь ойлгох болно гэдэгт итгэлтэй байв. Учир нь тэд нэг удаа түүнийг аварсан. Риста итгэсэнгүй. Тэр ч гэсэн болгоомжгүй байж болохгүй. Сая бүрэн Тэнгэрийн ордонд буцаж илүү сурч болох байв. Энэ үед Ишта саягийн мэдээлэл Ристад үзүүлв. Даргааны агуугаас саяаны бүх төвшин аль хэдийнэ дээд хэсэг гартаа хүрсэн байв. Гэхдээ тэр Мидал Элкериас ур чадварыг сурахыг хүсч дайсныг ялахаар болохыг оролдсон. Одоо энд ирж илүү сурсан ч нэмэгдэх зүйл байсангүй. Ишта Ристагийн саяны Валкеригэтэй хийсэн сургалтыг харсан гэдэгтээ итгэлтэй байв. Энэ энгийн суралцах явдал биш. Энэ Валхала хаалганы хүчийг дамжуулахыг тусал байв. Валкеригийн хамгийн дээд ур чадвар Ишта шууд өвдөг сөгдөн унав. Үгүй хүн хизээч энэ ур чадварыг ашиглаж чадахгүй. Хэрвээ ашиглавал сая өөрийн амийг солих хэрэгтэй болно. Энэ үед Ишта Ристаг үнэндээ нүүр тулан хүлээх зөрөгтэй эсхийг нь асуулаа. Дараа нь Риста бие зэрэглэлийн бэрхшээлийг дэлхийн дахин үзэх портал нэв. Гайхалтай нь энэ дэлхийд дуудагдсан баатар саяын байсан юм. Энэ сая одоогийнхонтойгоо харьцуулахад өөр байсан. Хит болгоомжгүй биш харин итгэлтэй ашигладаг. Түүний бүлгийн хажууд Колт ба хаан тусын гүнж Тиана байв. Жүтгэрийн хааныг ялгааилын хамтрагчид. Тэдний одоогийн эсрэг талд Чимики мангас байв. Сая Колт мангасыг удаашруулан өөрөө довтлох боломж хайжээ.
Тун удалгүй Колт гэмтэв. Тиана түүнийг эмчлэхийг хүсв. Гэхдээ Ария саатуулж эхлээ саяг эмчлэхийг хүсв. Учир нь тэр мөчөд хүчтэй гэмтсэн байв. Тулаан маш хүнд байв. Гэхдээ эцэст нь ялалт байгуулжээ. Үзэх тусам маш ялалгүй саяг ямар өөр болохыг нь ойлгож байв. Дараа нь тэр принцессор Эсэлтигийн өөр хувилбарыг шиг санагдав. Ария үүнийг зөвшөөрөв. Тэр үед саяан бэлдэж амжаагүй үргэлж амьдрал ба үхлийн тулдаанд яарсан. Гэхдээ төвшин баг байсан ч яаж байсан ялагч болж чаддаг байв. Нэг нэгээрээ сая бүх мангасыг ялж зөвхөн Жөтгөрийн хааныг үлдээв. Тэр шөнө Кана саяны үзэж тэдэнд Жөтгөрийн хааны талаараа илүү мэдээлэл хэрэгтэй болохын тулд мэрэгдийн тосгонд очихыг зөвлөв. Гэвч сая татгалзав. Илүү саатуулахыг хүссэнгүй. Иймэрхүү аюултай зүйлийг удаашруулбал дэлхийн Жөтгөрийн хааны дор илүү их зовж шаналх болно. Сая мэдэж байлаа. Сая энэ удаа бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байв. Дараа өглөө бүлгэж Жөтгөрийн хааны цайзыг дайрлаа. Удаан тулалдсны эцэст сая нилээд ядраад байв. Тэр сүүлийн тоглохоогоор төвлөрүүлж Жөтгөрийн хааны дунд нь хував. Түүний HBT-г босон гэдгийг баталсны дараа бүгд амьсгаа авч тайвширнаа. Гэвч баярлахаас өмнө нэг авралын хуруу Колтын цээжийг нэвтлээ. Энэ Жөтгөрийн хаан амьд байсан бөгөөд Ария барив. Тэр чанга инээж хоёр амь настай гэдгийг хэлв. Нэгийг нь алдсан ч нөгөө нь хадгалж үлдэн. Ария идэхээс өмнө дотор нь бас нэг амьд байгааг олжээ. Инээж эхлээд хүүхдүүдийг гаргаж иднэ гэж зарлав. Дараа нь бусдыг нь ээлжлүүлнэ гэжээ. Ишта үнийг зогсоов. Эргэж харвал Ристагийн нулимс автоматар урсаж байлаа. Тиймээс Ишта баттай мэдэж байлаа. Риста одоо өөрийнхөө үнэн талыг ойлгожээ. Тэр өмнөхөөсөө принцесс Тиана байв. Амьд байхдаа хийсэн сайн үеийн ачаар нас барсны дараа Риста бурхан болсон байв. Мэдээж өөрөө саягийн ч өнгөрсөн явдлыг сандаггүй байв. Риста S ранкийн дэлхийг аварч үүрэгт саяг дуудахад нь тохиолдлын зүйл биш байв. Энэ хоёрын хувь заяаны дахин учрал байлаа. Илүү хүлээж чадлагүй Риста саяг руу явах хэрэгтэй гэж шийдэв. Жөтгөрийн хааны цайз руу шууд портал нээх дүрм зөрчигтэй адил байсан ч энэ үед Риста аль хэдийнэ хамаагүй болчихсон байлаа бөхцөл. Тэр ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн байв. Маш алалууг дагалдан явахд бэлэн байв. Тэд сая аврагдсан одоо түүнд талархах төлөх цаг болсон гэдгээ бодож байлаа. Телепортын хаалгаар дамжин Риста Жөтгөрийн хааны тайзад очлоо. Тэнд хөл тавихад нь үнэхээр мэдэрлээ. Жөтгөрийн хаан бурхан алах сэлэнтэй байв. Тулааны дуу чимээ сонсогдож байв. Бүлэг хурдан очин шалгуул сая аль хэдийнэ Жөтгөрийн хаантай туулцсаар байлаа. Риста ирснээрээ хараа сая даруй сүүлийн трамп карта ашиглан Ристаг зогсоохыг үл том Вахала гейтийг дуудан Жөтгөрийн хааныг боолчлолоо. Эхэндээ Жөтгөрийн хаан магийг эсэргүүцэх нь зүхтахад итгэлтэй байлаа. Гэхдээ ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Түүний бурхан алах сэлэн Вахалагийн гейтийг хүрсэн даруйд нь хагарчээ. Гейт үүний биеэрээ нэвтлэн хаагдаж эхлэв. Жөтгөрийн хаан өвдөлтөөрөө ойрлж Вахала гейтийг боолчлолтоо дийлдсэн мэт санагдаг. Гэвч зарим Жөтгөрийн хаан бүрэн хар мангас болж ховров. Вахала гейтийг эвдэж үүсгээр оролдлоо. Энэ бүхэн саягийн тооцоонд багтаж байсан. Энэ бол S ранкийн төвшний бэрхшээлтэй дэлхий. Жөтгөрийн хаан ийм амархан бууж өгөх боломжгүй байлаа. Сая галын сэлэм рүүгээ төвлөрүүлж эхлэв. Тэр урдаас нь дарж Жөтгөрийн хааныг эзэнт шуургууллан зоолоо. Гэвч ариун сэлэн биш тул ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Жөтгөрийн хаан саяг нэг удаа зохиж цусгаар ханиалгад нь зөглөө. Гэвч энэ саяг бууж өгөхийг хүргэсэнгүй. Тэр өөр сэлмээ гаргаж довтлогооныхоо шуургыг дахин эхлүүлнэ. Жөтгөрийн хаан өөрийнхөө хөндлөсөн хуучин сэлмээрээ гэмтээж чадахгүй гэж бодсоор нүрээ саяд үзүүлсээр байв. Гэвч бээсэн цус гадагш урсч гайхшрав. Түүний өмнө нэг хүүхэлдэй гарч ирв. Риста даруй түүнд өгсөн хүүхэлтэйг танив. Ингэснээр сая ийм тохиолдолд бэлдсэн арга байсан нь илэрхий болов. Валхалагийн гейтийг өргөс Жөтгөрийн хаанд гэмтэл учруулж чадна. Сая үүнийг Ристагийн үсээр хослуулан түүнд дийлдэх сэлэн бүтээжээ. Бүх зүйл дуусав. Сая урагш давсан сэлмээ Жөтгөрийн хааны лоб руу шургуулan сэлэмл түүний биеийг нэвтлэн тэр мөчөж Жөтгөрийн хаан Валхала гейтэд шингэв. Тэр довтлогооныхоо дараа саяанч мөн ухаан алдаж унав. Риста гүйжиж түүнийг шалгав. Хориотой чадварыг ашигласнаар саяын бие сөрөг нөлөөгөөр цус алдаж байв. Сая босч чадахгүй газар хөвтөж байлаа. Риста саяг амархан өхүүлэхийг хүсэхгүй тул тэр казино руу орох, баар орох амлалт өгч байснаас санав. Тиймээс гараа дээш өргөж бүх бурханы хүчээ чөлөөлөхийг хүсв. Энэ үед Иштагийн дуу сонсогдов. Шууд Жөтгөрийн хааны цайз руу портал нээх нь хүнд гэмт хэрэг гэж сануулж байв. Гэвч Риста хүчээ чөлөөлөхөөр шийдэв. Ишта түнд босолж чадах хэсгээ эргэлзэж байлаа. Ристагийн шидмиг байг хараад Ишитар түнд зогсоо үгүй бүрэн хүчийг нээв. Риста саягийн эмчилгээр гүйж очлоо. Эмчилсэн ч
шархан дахин нээгдэв. Риста өөрийгөө эмчлэх хүчээ улам нэмэгдүүлэн саяг аврахаар шийдсэн байв. Удаан хугацааны дараа саягийн шарах эцэст нь анигдж аврагдлаа. Сая саармагхан сэрэхэд Риста даруй гүйж очиод үнслээ. Хинч саяг аврах нь энэ үйлдэлийг сэтгэл нь хөдлөнө гэж бодож болох байсан ч сая толгой дээр нь товшоод Ристаг түлхв. Үнэн дээр сая гайхсан байлаа. Ристаг ийм байдал түүнд тусалж чадна гэж итгэхгүй байв. Одоо сая Ристаг үнэхээр эмчлэх бурхан гэдгийг хүлээмжшөөрлөө. Энэ үед алал руу царайн цонхиж сая дуудав. Яагаад балхалга гэдэг одоо хүртэл алга болоогүй юм бэ гэж хэлв. Үг дуусмагц балхалга гэдгийг хүчтэй цохилж эхлэв. Дотроос нь гажсан толгой нисэн гарч ирэв. Энэ жүтгэрийн хааных байлаа. Тэр ялагдлыг нь хүлээмжшөөрөхгүй бүх дэлхийг өөртөө хамт өхүүлэхийг оролдож байв. Толгой асар их энерги хөрвүүлж эхлэв. Риста айсандаа нүдээ айнав. Тэр хэмжээний хүч дэлхийг устгах хангалттай байлаа. Энд тэд өгөхгүй. Энэ үе сая балхалга гэдгийн чадварыг ашиглан жүтгэрийн хааныг үргэлжлүүлэн татан сорлоод төшгөө. Жүтгэрийн хааны толгой балхалга гейт рүү буцсан татав. Хаалга хаагдаа маш бодож байлаа. Энэ үнэхээр төгсгөл үү? Гэнэт толгой нь балхалга гэдгийн орой дээр ярьж эхлэв. Энэ удаа жүтгэрийн хаан үнэхээр ор мөргүй алга болсон гэдг нь мэдэгдэнэ. Мөн энэ саяны үн төлбөрийн төлөх цаг болсон байлаа. Саягийн бие сөрөг нөлөөгөөр зовж эхэллээ. Риста санаа зовж гүйж очсон түүний эмчлэх гэж оролцсон. Гэхдээ энэ удаа өмнөхөөсөө өөр байлаа. Түүний эмчлэх хурд саяны биед үүсч буй сүйтгэх хурдтай зэрэгцэхгүй байсан юм. Маш саягийн бурхан устгах сэлмээс хол Двайн Рим руу авч явахыг хүсв. Хэрвээ тэгвэл сая нас барсан ч анхны дэлхийдээ босож очих боломжтой. Риста үүнийг хийхийг их хүссэн ч чадсангүй. Хэдхэн хоромж эмчлэхийг зогсов. Сая даруй алга болох байлаа. Энэ үе сая инээмсэглэн алал руу болон Машиг магтжээ. Тэр хоёр саяд маш сайн тусалсан байлаа. Шүүмжлэх зүйл байгаагүй. Одоо энэ дэлхийд дөрвөн тэнгэрийн хаад болон жүтгэрийн хааныг алдсан тул дахин хинч тэднийг ялах боломжгүй байлаа. Дараагийн ээлж Риста ирэв. Түүнийг маш их уйлж байгаагаараа сая тэврэв. Тухайн мөчид сая өнгөрсөн бүхнийг санав. Тэр инээмсэглэн аз болж энэ удаа би Ристаг аварлаа. Ингэснээр сая алга болов. Сая өгсний дараа Ристагийн бүлэг эзэнт гүрний нийслэл рүү босов. Дэлхийг аварсан баатар одоо үүрд алга болсон байлаа. Энэ мэдээг сонссон Розилагийн эцэст нь сая үнэхээр түүний чадсангүй зүйлийг хийсэн гэдгийг хүлээмжшөөрөв. Тэр бол эзэнт гүрний ард түмний жинхэнэ баатар байсан юм. Маш болон алал руу хоёрын лууны цусны хүүхдүүд эзэнт гүрний цэргийн ортерыг нэгтгэн багшийнхаа оронд эзэнт гүрнийг хамгаалахаар үлддэг. Риста Двайн Рим руу буцах цаг болсон юм байлаа. Бүх хүмүүс баяртай гэж хэлснийхаа дараа Риста портлоо нэв. Розили цэргүүдийн хамгаалан хүндэтгэлтэйгээр Ристаг гаргахыг даалгав. Риста өрөөндөө буцаж ирэв. Маш болон алал руу ийм гинэт хоморсныг нь бодон Ристаг маш их баярлав. Гинэт тэр саягийн оршихуйг өөрийн ард мэдэрлээ. Гуучин байшинд нь гүйж очлоо. Гэхдээ тэнд хинч байсангүй. Энэ үед Риста гунигтай хөлийн өвдөг дээрээ суугаад унав. Тэр сая тэтэрхий их өгүүлж байна уу? Риста орон дээр хэвтэж байхдаа хэн нэгэн тогссон ч бодсонгүй. Ария өөрийн хаалгын онгоолгон орж ирэв. Тэр Ристаг Иштатай уулзах хүссэн гэж мэдээлэхээр ирэв. Ристагийн ихч ийм ядарсан харагдсан тулд Ария үсийг нь савнан зоригжуулжээ. Энэ удаа Ишта Ристаг Двайн Пауэр ашигласнаар хариуцлагын талаар уулзахыг хүсээгүй. Риста С-ранкийн төвшний дэлхийн амжилтаа аварсан тулд Ария түүнийг хатуу шийдэхгүй гэдэгт нь итгэлтэй байлаа. Бэлтгэсний дараа Ария Ристаг дагуулan очив. Замд нь Аданила Ристаг зоригжуулан ирэв. Крисэ мөн Ристагийн гунигтай байгааг мэдээ дүүн зориулж билүү хийлээ. Мидас ч бас байв. Ариагаар ойд буцав. Бүх бурхан Ристаг санаа тавьж байлаа. Гэвч өнгөрсөн бүх явдлын дараа тэр өмнөх шигээ баяр хөөртэй байж чадахгүй л байлаа. Тэр лифтээр гарч ирэхэд Валкаритэй таарлаа. Ристаг хараад Валкари дөхөн мөрийг нь дарж зоригжуулнаа. Баатар нас барсан ч Валкари зааж өгсөн тэр ур чадварыг заасандаа Ристаг харамссангүй. Учир нь сая үнийг ашиглан хүмүүсийг аварсан. Жүтгэрийн хааныг ялсан шүү дээ. Арай Ристаг дагуулan Иштатай уулзууллаа. Ишта шууд гол асуудал руу оров. Ристаг ийм гинэм нэлээд том учраас Ишта хайцсалж чадахгүй байлаа. Тиймээс Двайн консул Ристаг шийтгэл өгчээ. Шийтгэл нь ССС төвчний хүнд дэлхийг аврах ёстой болчихлоо. Энэ бүр хэцүү юм. Энэ талаар сонсоод Ария шууд Иштагаас өөрийг нь явуулахыг гуйв. Тэр дэлхий бол Ария олон жилийн өмнө бүтлгүйсэн тэр дэлхий байлаа. Жүтгэрийн хаан Баатрыг ялж бүх дэлхийг захирч байв. Одоо тэр дэлхий амьд там шиг л болжээ. Ария гуйсан ч Иштаг зөвшөөрсөнгүй. Энэ шийдвэрлийг зөвхөн Риста зориулагдсан байлаа. Хэрвээ Риста үүнийг биелүүлээгүй бол түүнийг бурхан болох эрхийг бүр мөсөн хасах байв.
айраа өвүүлж дэлхийн Риста хитрхи хэцүү гэж үзэж байлаа. Гэвч ийштэй үүнийг энгийнээр харж байлаа. Тэр босож Жөтгөрийн хааныг ялах процессыг тайлбарлав. Балхаллыг гэдэг дахин үүсгэхэд Godsley Sword-ийн нөлөө Gate-ийг үгүй болсон байв. Риста ойлгосон мэт нүд нь гэрэлтэж нэг хүн нэг дэлхийд 2 удаа зочлохыг зөвшөөрдөг. Гэхдээ энэ удаа тусгай тохиолдол байлаа. Ийштэй Ристагийн өмнө нэг зүйл хийв. Энэ саяны бүртгэлийн маягт байв. Зөвхөн энэ удаа Ийштэй Ристад саяг дахин дуудан SS түвшний хүн дэлхийг хамтдаа аварч дуусгах боломж олгов. Гэхдээ саяны статус өмнөхөөсөө илүү доогуур байх болно. Ристагийн маягтыг нь хараад үнэхээр тийм байгааг олж харлаа. Гэхдээ нэг зүйлд нь түүнд инээмсэл төрүүлв. Шинж чанарын хэсэг сая маш болгоомжтой гэж тэмдэглэгдсэн байдаг. За энэ хүрээд манай аними дөрөв сизон ерөнхийдөө дуслаа. Гэхдээ ер нь бол амар гоё дуусч байгаа сте тэ. За тэгээд та бүхэнд аним таалагдсан бол лайк, subscribe дараад манай чаналыг дэмжээрэй. Та бүхэндээ би дуртай шүү. За ингээд өнгөрч буй 25 юу хийх гэсэн бүх зүйлийн 9 шидээрээ бүтээ зарим бүтэлгүйсэн байх. Гэхдээ одоо ингээд 26 он гараад ирлээ. 26 онд амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. Гол зам гих ураагараа гэж ирөөё. Lights flashing, party starts tonight. Buch surfen, nicht shining so bright. Move your body, feel the rhythm inside. Hairball with the energy, let's ride. Hands up, reach skies. City Luyarch, never gonna hide. Beat drops, heart pops. Buchun hamster non-stop. Mirrorball shining, color explosion. Surgend mirrorings full in motion. Step by step, shake it, move in motion. Hiding wave, no more confusion. Hands up, reach sky. City Luyarch, never gonna hide. Beat drops, heart pops. Buchung hamta non-stop. Feel the sound.
шиг дөрнөн Баатруудны ертөнцийг эвтэн цагийг зогсон Чакры кибер хүч буднэгэн Цэгцолэрнэн Мөнхийн дайсан тамиргүй хөтөнгөр хүтэл чичэрнэн Шатач бүнөрөд харнуудны гэрж асан Тузааны капат мита хүч төсөрч дэлбэрнэн Сус нэртор бүгдээрээ шата догорнэн Абесингун патри сүүчийн ахам мөрдэн